Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр та яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийнхээ цоо шинхэн дугаарыг сонсоход бэлэн болсон байна. Мөн 345 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс нэвтрүүлгээ сонсох боломжтой. Цаашлаад мэдээж Facebook дээр манай лайв манд цэцэгдэж байгаа. Пэйж нь гэвэл гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичих юм бол манай пэйж байгаа. Мэдээж ч юу яах вэ? Уг нь ийш оронгууд битэрээ царай харагддаг. Гэтэ өнөөдөр бит хоёр бол нууцлаг зөвхөн дуу хоолоогоор та бүхэнтэйгээ мэдчилж байна. Радиогийн 2 дугаар студид Эрка Зая ажиллаж байна. За ингээд Эрка Заятайгаа хамт өнөөдрийг сайхан ирч хүчтэйгээр эхлүүлээрэ. Тэгье. Тийм. Эрканоос нэлээд гайгүй сайжирсан. Тийм, нэлээд сайжирсан, сая ус уудсан. Нэлээд сайхан сайжирлаа. Рекордод бүгдийг хийсэн мэт. Бичлэгүүдээ бүгдийг бүх юм улаанаараа эргэж ийн хайртай. Улаан маналзаад байж байна. Ямар шар юм алга, эсвэл ямар саар юм алга. За. Ажлын 7 хоног дундаа орсон байна. Өнөөдөр 8 дугаар сарын 5-ны өдөр болж байна. Юу вэ? Ингэсэн 8 сар гээд гарсан гэхлээр яагаад ч юм итгэж чадахгүй өглөө болгоо өөрийгөө чимгэж усах юм. 9 сар болох гэж байна даа гэж. Харин тийчлээ. Өнөөдөр 3 дахь өдөр ерөөсөө. Өнөөдөр 3 дахь өдөр. Ерөөсөө. Тий, нэг нойрны хэмнэл алдагдсан, баларсан. Яажаа. Шөнө нэг 12-оос нааш унтхаа байсан. 12 өнгөрөөж унтаж моддаг байсан. Нүү нэг амралтын хэмнэлээс гарахгүй. Амралтын хэмнэлээс гарахгүй. Сая бүтэнцэн өний орой тэгж унтаад өглөө нь сэрхтээ цэмбигээс ирж байгаа байхгүй юу? 5 цагт. Тэгсэн чинь өчигдөр бас гайгүй цэмбигээс ирсэн. Өнөөгдөр нилээн бас зулгаалгаас ирж мэрж шүү. Өчигдөр бол одоо 1-р 2-р бол дандаа сэрүүлгэнээс өмнө сэрлээ. Би ч одоо нэг 6 сэрүүлэг тавьсан байдаг. Сэрүүлгэнээс өмнө нэг сонин гэрлээрс ирсэн тий. Гэрлээрс ирсэн. Эхний нэгд өдөр бол бүр өстө шок болсон. Босоод харсан чи гал төмөр гарч чинүүлж чадсан. Өнөө өглөө бол харин яг сэрүүлгэндээ сэрлээ. Бас амар шүү. Сэрүүлгэндээ яг сэрнэ гэдэг чинь бас жоохон эвгүүлээд юм байна. Зочиж мочоо. Тий, юу л санагдаад. Тий, яг юу л гэж бодож байгаа юм чи бүр. Тэгээ би чи бодож байгаа. За энэ ер нь жоохон сэнсэрхээд байна эртхэн унтъя гэдэг. Тий. Би чи одоо нэг 8 сарын 1-ээс хойш дэглэм бариад байгаа гэсэн шүү дээ. Тэгсэн. Дэглэм барьж эхэлснээсээ хойш одоо яг 5 дахь өдөр нь болж байгаа байхгүй. Гурил идэхгүй байгаа. Гэхдээ үнэхээр ажилтаа болчт юм байна хүн. Тэгж байгааз юм идэхгүй болох тий. Тий. Тэгдэм билээ. Сатарахын тулд тэгдэм юм мэдгүй. Өчтөр жишээлх юм бол ажиллаа тарж очингуудаа би гэрээ хүүхдүүдтэй борцог харж өглөө. Өнгөрсөн 7 хоногт борцог хайрж өгсөн нь тэр нь дууссан байхгүй юу? Чи идэхгүй үстэй тэр. Би идэхгүй. Ямар хэцүү юм идэм бэ чи? Үгүй. Эхний өдөр бол би идчихсэн байхгүй эхлээд хайрхад болоод. Тэгээд амтын мэдрээд ямар айтайх юм бэ гэж өчигдөр хайрхад хэцүү байсан. Борцоо идэж мэдээ сүйд болж байгаа шүү дээ. Үгүй өчигдөр хайрхад яагаад ч юм одоо надаас тийм юм нэххээ болцсон байлээ. Бүр тийм нэг идий те инги тгий гэдэг юм нэхэхдэггүй байлээ. Өчигдөр би борцоо хайрал бүр яг чин үнийг хэлэхэд ганц ч гэж хазаагүй нууцаарч гэсэн. Тийм. Наа ч болстой сонио мэдээ байна. Тэгэхээр айгүй айтайхан мэдээ байгаа зү. Болж байгаа зү. Итгэл найдвар байна шүү. Цаяа минь. Байгаа. За биднэрт одоо боломж байна шүү. Боломж байгаа гэсэн үг. Тэгээд 14 хонжоо жижингээ үзье гэж бодож байгаа. Яах юм бэ? Зүгээр л байж зүгээр. Тэгээ энэ мэдчлэн ер нь энэ 100 бас нэлээд амарчсан тарга твэргээ нэмчихсэн бүсгүүчүүд маань ажилдаа орохын тулд бас жингээ хасъя гэж бодож иж магадгүй те. Тэгээ хитрхийх өөрийгөө бити ядраагаараа л гэж бас хэлье. Тэгээ өнөөдөр чин лав гараг. Тэгсэн лав гараг. Лав гарагийн хувьд өнөөдөр явах болонгууд түүхэнд болон хүрнэ. За тэгээд түүхэнд булангаас гадна дараагийн булан бол доор эмний булан хүртээ. Тэгнэ. Тэгээд харин яг одоо мэдээж битэрийн дүрс байхгүй байгаа ч гэсэндээ үзэж байгаа бас дээрээс нь сонсож байгаа сонсогчид маань сайхан зүрхэн давалгаагаа явуулаад меншин давалгаагаа бас явуулаасаа гэж хүсэж байна. Тэгээ бас мэдлээсээ тэгээ нөө хин хаана байхгүй байгаа нь мэддэхгүй байгаа учраас мэдлж өгөхгүй байх шиг санагдаад байна. Тэгээ мэдлээрээ бит хоёрын байсаар байгаа шүү гэдгийг хэлье. Тий. За ингээд энэ одоо энэ Улаанбаатарын өглөө гэдэг ийм лого маань гараад байгаа энэ юу лайв руу ороод сайхан та нар доор нь
одоо зүрхэн давлгаагаа явуулж шүү дээ. За зүрхэн давлгааг эндээс би нэг юу өгнө. Нөгөө юу гэдэг вэ? Үгүй зүрхэн давлгаараа болов шүү дээ. Зүрхэн меншин давлгаа явууш та. Тийм меншин давлгаа урьж байгаа. За меншин давлгаа зүрхэн давлгааны учрыг нь тайлбарлаж өгье. Меншин давлгаа зүрхэн давлгаа маань Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг эхэлснээс хойш 7 хоног болгон бидэнтэй хамт байсан баярлаа гэд нэг сонсогчдоо гэр бүлтэн зориулсан, өөртөө зориулсан хайртай хүнтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлэхэд зориулсан бэлгийг тусгаарчлан бэлдэж өгсөөр байгаа. Тэгээд сая зуны 7 сарыг алгасаад 8 сард буцаад бэлэг маань эхэлсэн. Тэгээд 8 сард одоо эн чинь буцаад хүүхдүүдийн хичээл сургууль орох гэж байгаа ч гэдэг юм уу ингээд дараагийн зүйлүүд болох гэж штэ. Үүнтэй холбоотойгоор бид өмнө өгжсэн нэг бэлгээ дахин давтаа өгөх гэж байгаа. За тий. Энэ бэлэг нь юу вэ гэхлээр хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэг буюу тод ээж хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэг маань Монголд хамгийн анхны цор ганц эмнэлэг гэж явд юм байна. Би бас энийг харуулна. Хүмүүс юм харуулъя. Энэ эмнэлгээр хүүхдийн өсөлтийн цогц шинжилгээг нөгөн эхийн бичгийг өгөх гэж байгаа шүү заяа. За тэгээ энэ шинжилгээ нь яадаг шинжилгээ вэ гэх юм бол би та бүхэн тайлбарлаад өгье. Тод ээж эмнэлгийн хувьд бол өчнөө олон шинжилгээний багцууд янз янзын зүйлүүд бол авдсан байна. Үснээс авж байгаа одоо нөгөө эрдэнэс минералын дутагдaltaй байгаа зүйлүүдийг нь зөвхөн хүүхэд гэлтгүй томчуудаас хүртэл авж агаад тэгээд дутагдaltaй байгаа витаминуудыг нь зөвлөөд өгд юм байна. За тэгээд тод ээж эмнэлэгт маань хүүхдийн сэтгэл зүйч яадаг учраас нөгөө хүүхдийн зөвлөгөө мэдээлэл өгөхөөсөө гадна өсөлттэй холбоотойгоор сэтгэл зүй бас өсөлттэй шууд холбоотой байгаад байгаа байхгүй юу? Хүүхдийн эмнэлэг гэж үзэх нь шүү дээ. Бас тэ нэг талаараа. Тийм гэсэн үг. Нөгөө манай эдийн нөгөө хүүхэд байхад нэг өвдөл би энэ өвдгөө цохоод гимтээсэн. Тэгээд нэг сони идгэрэхгүй нэгэ ярьжсэн шүү дээ. Тий. Энийг хэлсэн чинь манай охин тэгж байна. Аав зүгээр та өсөж байгаа юм гинэ. Тэгээд нөгөө хүүхэд байхад бид нэг тэгж ярьдаг байсан шүү дээ. Тэр чинь бас жоохон буруу юм байлээ шүү дээ. Тийм байлээ. Витамин эрдэсийн дутагдал учраас хүүхэд яг өсөх хэмжээр ээж намайг яг тэр өвдгөрөөр өвдөд тахт яг им витамин өгсөн байсан би одоо 2 м 50 байх шүү дээ. Тэгээ ингэдэм байна. Бас хүүхэд болгонд витамин өгдөг юм байна. Тэг нь харин. Өндөр болгодог витамин өгдөг. Одоо манайхан чинь болоод Facebook дээр гарч ирж байгаа өндөр болгодог сайн гэсэн болгоныг л хүүхэдтэй авч өгөх гээд байдаг штэ. Гэхдээ витамин илүүднэ гэж бас нэг юм байгаад штэ. Тэгэхээр нөө дутагдaltaй байгаа зүйлээ хэрэгэлдэг юм байна. Харин витамин хэрэглэх шаардлагагүйгээр өөрөө ингээ хэвийн өсөж байгаа хүүхэд хоол хүнс болон бусад дасгал хөдөлгөөнөөр ингээд амьдралын хэм маягаа зөв болгосноор витамин хэрэглэхгүйгээр өсөлтний хэвийн байх боломж ч гэсэндээ байд юм байна. Яг тэгэж шүү. За би яг нэг тодорхой мэдээллийг та бүхэнд хүргэе. Монголд хамгийн анхны хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэг эрүүл мэндийн яамнаас 2 дахь удаага магадлан идэвхжлэгдсэн хүүхдийн эмнэлэг юм байна. За 2024 онд бол эмнэлгийн 10 жилийн ойгоороо дэрэгдээ хүүхдийн сэргийн засаг төвийг нээж ажиллуулж эхэлсэн юм байна. Энэ төв нь 0-6 насны тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан хөдөлмөр засал, сэтгэл зүйн уулзалт, булчин судлах, барай гэх зэрэг олон үйлчилгээ болол энд үзүүлдэг байгаа юм байна шүү. Харин хүүхдийн өсөлт хөгжлийн чиглэлд бол ямар үйлчлэгийг үзүүлдэг вэ гэвэл өсөлтийн эхний оншилгоо, өсөлтийн зон оншилгоо, дэлгэцийн хамаарлын оншилгоо, үсний эдийн хорт, хүнд металл, минералын оншилгоо, сэтгэл зүйн оншилгоо, уулзалт зөвлөгөө, цогц оншилгоо, лабораторийн шинжилгээ зэрэг олон төрлийн эмчилгээ үйлчлэгийг бол зэрэг үзүүлж байгаа юм байна. Энэ удаад бидэндээ хамт байгаа өглөөг өгтөж байгаа сонсогчдоо 2 оншилгооны 2 хүүхдийн тий? Үгүй. 2 төрлийн оншилгоог бүр ингээд багц оншилгоог ингээд хамтд нь нийлүүлсэн гэсэн үг. Өмнө нь бол ганц л оншилгоон дээр өгчээсэн гэсэн үг юм. Өсөлтийн эхний оншилгоо гэж байт юм байна. Энэ болохоор биеийн бүтцийн оншилгоо, дадал зуршилтын оншилгоог нь ингээд үзчихэж байгаа гэсэн үг байхгүй юу? За ингээд ямар дадал зуршилтай байгаад байна, биеийн бүтц нь ерөнхийдөө ямар байгаад байна гэдгийг нь оншлоод тэгээд дараагийн юмнуудыг нь ингээд цаашаа үргэлжлүүлээд явах нь шүү дээ. Тэгвэл өсөлтийн зон тодорхойлох оншилгоо гэж байгаа. Тийм байлээ. Энд хүүхдийн ясны нас, бодит настайгаа тохирч байгаа эсхийг нь үздэг. За тэгээ өсөлтийн зон нээлттэй эсвэл хаагдах шатанда орсон эсхийг нь тодорхойлт юм байна. Өсөлтийн зон хаагдсан бол ямар ч витамин хэрэглээд ямар ч нөгөө нэг амьдралын хэм маягийг нь өөрчлөөд нэмэргүй өсөлтөнд зогссон гэсэн. За тэгээ цаашдаа хэр хэмжээгээр өсөх боломжтойг нь мэрэгжлийн төвшөнд үнэлдэг. Өсөлт хоцролттой эсвэл хит түргэссэн эсхийг нь бас илрүүлэхэд нь тусалдаг. Өсөлтийн зон тодорхойлох оншилгоо болон өсөлтийн эхний оншилгоо гэсэн 2 багцыг хамтд нь 2 хүүхдэд 0-18 насны
2 хүүхэдтэй болвол тэр 2 хүүхэдтэй нь энэ оншилгоонд орох эрхийн бичгийг өгч байгаа гэсэн үг юм. Тэгэхээр үнийг нь хэлээ л да. Нэг оншилгоо нь бол 65 мянган төгрөгийн үнэтэй. Тэгэхээр бид нар 2 оншилгоог нийлүүлж байгаа учраас нэг хүүхдийн 130 мянган төгрөгийн оншилгоо гэсэн үг. Тэгээд 2 хүүхдэд тэгэхээр 260 мянган төгрөгийн оншилгоог тод ээж хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгтэй хамтран сонсогч танд бэлгэлэх гэж байна гэсэн. Манай дүрм хിവэрээ юу? Нэг ажилчид оролцохгүй гэдэг. Ажилчид оролцохгүй гэдэг бол хിവэрээ. Би энд өөрөө хүүхдэд дагуулж очино гэж бодож байгаа. Би ажилчин биш болчих болох уу нэг хэсэг гэсэн. Яг энэ өсөлттэй холбоотой асуудлаар бол 5 наснаас эхлээд хүүхдийг заавал үзүүлж эхлэх хэрэгтэй юм байна. Зөв. Тэгэхээр та 0-оос 18 насны хүүхэдтэй. За бүр тэр тусмаа хүүхэд нь 1-р ангид орох гээд цэцэрлэгийн насны 5-аас 18 насны хооронд байгаа бол заавал үзүүлээрэй. Тэгээ үзүүлэхийн тулд яах вэ гэвэл меншин давалгаа болон зүрхэн давалгаанд нэгтгэл хангалттай гэсэн үг. Меншин давалгаанаас өдөрт 1 хүн, зүрхэн давалгаанаас өдөрт 1 хүн. Ингээд нэг өдрөөс 2 хүнийг сонгож байгаа гэсэн үг. За тэгээд 7 хоногийн төгсгөл буюу баасан гаргийн гэр бүлийн радио Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн 2 дахь бэлэг булангаараа бид эхлээд 10 хүрд эргүүлнэ. Мэдээж тэр нь бол 2-2-ороо тэр нэг өдрөөс 2 хүн сонгогдох гэдэг шүү дээ. Хамгийн сүүлд 11 дэх хүрд эргүүлэхэд тухайн 7 хоногийн супер сонсогч маань тодорно гэсэн үг байхгүй юу? Тэгээ бидний зүгээс таны хүүхэдтэй зориулж бэлгийг бол ийхүү энэ 7 хоног бэлтэж байна. Хамгийн ихний бэлэг бол үнэхээр супер бэлгээр эхэлж байгаа шүү гэдгийг дахин дуулгахад тавайн. Тийм байна. За тэгээ бүр илүү дэлгэрэнгүй мэдээлэл та бүхэн тодоо ич хүүхдийн өсөлтийн клиник руу орж агаад үзээрэй, хараарай, мэдээрэй, сонсоорой. Би бол яах аргагүй хүүгээ үзүүлмээрэн. Тэгээ одоо 1-р ангид орж байгаа охиноо үзүүлмээрэн. Тэгээд авч явнаа. Тий. Тэгээд ер нь олон юм нэг нэргэснийхэн дараа хашгирав гихчээр гэдэг шиг тийм тэгснээс одоо яг өсөх боломжтой байх цаг үед нь хүүхдүүдээс ах үзүүлээд тийм зүгээр шүү дээ. Би энэ талаар одоо нөө ээжүүдийн групп байгаа шүү дээ. Ээжүүдийн группд ороод ингээл үзсэн чинь хүүхдүүдийн өсөлтийн зон нь янз янзын нас заавал 18 нас ихгүйгээр наана нь хүртэл хаагдсан байд юм байна. Цогцсон байд юм байна. Тэгэхээр нөгөө нэг өсөх боломжгүй үнэхээр янз янзын витамин өгөөд амьдралын маягийг нь өөрчлөөл ингээд сайн унтаж амраагаад ингээл спортоор хичээлүүлээд ингээд байсан чинь ердөө 2 см өслөөч гэдэг юм уу те ээжүүд ингээд хоорондоо ярилцсан юмнууд байгаа байхгүй. Гэтэл яг ингээд эхнээс нь ахгуулаад өсөлтийн зоныг үзүүлээд ингээд амьдралын маягийг нь өөрчлөөд ингээд яваад байсан чинь одоо жилдээ хэдэн сантиметр өссөн гинэ бүр үнэмшмээргүй тоонууд хүртэл ингээд хоорондоо ярьж илээ. Тэгэхээр ээжүүдийн хувьд аль хэдийн мэддэг болсон мэдээлэл байх. Мэддэггүй болвол энэ мэдээллийг хүүхдүүд нь эмнэлэгтэй холбогдсон чинь ингэж байгаа. За 100%-ийн 40% нь хүүхдүүд нь эцэг гэхэд агуулж ирдэг гинэ. За. Хүүхдүүд өөрсдөө мэдээлэл авсан учраас. Тэгэхээр энэ удаад хүүхдүүд маань сонсож явах юм бол бас мэдээж ээж аавыгаа дагуулад энэ юу вэ? Энэ мэдээллийг сонирх юу гэж магадгүй шүү дээ, тэ. Гэтэ энэ удаад болоод бид гэр бүлийн радиогийн зүгээс Улаанбаатарын өглөө шоуны зүгээс бол 7 хоногийн төгсгөл нэг сонсогчдоо бэлгэлнэ. Нөгөө 2 бэлэг өгөх гээд байгаа болохоор олон тоон дээр ярих гэдэг. Харин тийм. Тэгээ нэг айлын нэг хүүхэд биш 2 хүүхдэд өгөх гэж байгаа учраас бас их давуу талтай гэсэн үг шүү. Тэгээ энэ 7 хоног их давуу тал нь юу вэ гэхээр нөгөө хүмүүс амарч байгаа. Тэгэхээр өрсөлдөөн арай жоохон бага байгаа гэдгийг дахин хэлье. Тэгээ энэ боломжийг ашиглаарай. Тэгээд ингэж хилээд хоёул эхний болон руугаа шилжих. За тэгье. За эхний болон руугаа хамтдаа шилжицгээе. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Их дэлхийн хаанигтай эсвэл яг бидний мэдих Монголд хизээ нэгэн цагт болсон сонирхолтой, хачирхалтай, бүр гайхмаар түүхүүд. Зарим нь алдартай, зарим нь бараг мартагдсан, зарим нь энгийн хэрнээ санаанд оромгүй түүх энд дурсагдах гэж байна. За ингээ гэр бүлийн радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Ярка, хөтлөгч Инх Заяанаар та бүхэнтэй байхгүй гэж бодлоо шүү. Та бүхэнтэйгээ мэдчлэн хүргэж байгаа. За тэгээд өнөөдрийн эхний болон болох түүх энд танд одоо хүрэхэд бэлэн болсон байна. За бид яг энэ цагаар их олон өөр төрлийн одоо түүхүүдийг одоо ярьдаг. За ялангуяа би буруу фон тавьсан. Энийг тавих хэрэгтэй.
Энэ тавих хэрэгтэй шүү саа. Тийм үү. За. Энэ ч бас арай өөр юм бидэх. Ой. Тий. За ингээд түүхийн тухай та бүхэнтэй ярилцах болсон доо таатай байна. Өнөөдөр бол одоо хуваарийн дагуу манай эрхэм хүндэт одоо гайхамшигтай хөтлөгч Инх Заяа маань яа. нулимсэн одоо түүхүүдийг явдаг байгаа. Нулимсэн түүх явахгүй шүү. Өнөөдөр нулимс явахгүй юу? Өнөөдөр нулимс явахгүй. Тэгээ өнөөдөр маш сонирхолтой бас нэг би чинь дууны түүх яриад байгаа шүү дээ, Тэгж байгаа. Дуу төрсөн түүх, тухайн дууны яруу найрагчийн талаас юм уу, эсвэл хөгжмийн зохиолчийн талаас нь ингээд ярьжсэн түүхүүдийн яриад байгаа гэсэн үг. Тий. Тэгээ өнөөдөр бас нэг сонин дуу бэлдэж ирсэн. Гэхдээ хүн болгоны маш сайн мэддэг уран Чи бүтээл. гитар оруулаад ирсэн дарах гэж байгаа юм уу? Чадахгүй шүү дээ. Уг нь нөгөө нэг дүрс маань байсан болоо зүгээр фон байсан болоо. Би орж ирээд гитар авахаар шок. Би гитар дарж чадахгүй нэрээ. Гитар уг нь дарж сурмаар санагддаг үе байсан. Гитар нь ч байсан. Гэхдээ яах вэ? Чадаагүй. Тэгээ одоо харин энэ дууг бол бас нөгөө гитартай их дуулдаг байсан гэж. За үүнээс өмнө сонсох холбоосуудыг хэлье. 104.5, 84.5 дэлгэн дээр та биднийг хүлээн авч сонсож байна. Харин Facebook дээр гэвэл Гэр бүлийн радио 104.5 гэж гэрлэлээр бичгээр яг одоо пэйж дээр маань лайв явж байгаа. Мэдээж нэвтрүүлгүүд маань дандаа YouTube болон SoundCloud дээр аудио болон MP4 хэлбэрээр, дүрстэй хэлбэрээр шууд аплод хийгдээд орж байгаа учраас та бүхэн хизээл бол хизээ нэвтрүүлгээ нөхөж сонсож үзэх боломж бол нээлттэй байгаа шүү. За тэгээ дээрэс нь 3W1045 минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс нэвтрүүлгээ хаанаас сонсох боломжтой. За өнөөдрийн түүхийн одоо ямар дуу юм бэ? За тэгээ надад ч дуунууд нь байна л да энд. Байгаа тий. Гэхдээ энэ би найруулагч болох. Юутэй шууд нэвтрүүлгийн буюу нөгөө дүрстэй нэвтрүүлэгт маань копирайт авч магадгүй учраас яг жинхэнэ дуулсан хүнийх нь дууг хоёулаа нэг 10 секунд сонсч идэх үү. За. Алийг нь явуулах юм. Яна надад cover гэдэг нь биш. Юуг нь явуулах юм бэ те? Энэ одоо дотоо өгнүүд нь дотоо байна зэ. За гэхдээ энийг явуулаад үзье зэ. Энэ баг мөн баг. Нөгөөдхийн зогсоогоод манай найруулагч болоод сайн ажиллаж байгаа шүү дээ. Энэ чи биш. Биш юм уу? Биш. Үгүй. Ой. Мөн үү? Мөн биз дээ. Мөн шүү дээ. Уснаа. За болъё. Тийм. Метойлдог өгөөж ирж байна. Чигэд би яг дөрөв юм байна. Ойлгох юм бол ойлгох юм оруулаад ирвэл Эрик намайг ойлуулаад дотор нь оруулж чадахгүй гэж бодоод явах чамаагаар уурлуулад бүр сүлдээ. Одоо ард нь cover-ыг нь тавьчихад болно. Арийнхаа ай дээр нь бол наад дээр чинь нөгөө cover гэж байсан юм шүү дээ. Тийм байна. Тий. Тэгээ гитарын ай май гэж байгаа тэр мэрийг нь тавьчих болно шүү заяа. Тэгээ өнөөдрийн хувьд гэвэл бид хайрын бурхан дууны дуу төрсөн түүхийн талаар ярилцах гэж байна. За хөөрхөн. Тэгээд яах аргагүй бидний хайртай дууны нэг. Тэгээд 1996 онд энэ дуу маань бол бүтээгдэж байсан. Тэгээд 1996 оноос хойш гэдэг чинь яг 30 жил болж байгаа гэсэн үг. Тэгээд 1996 оноос хойш яг 20 жилийн өдөрөө буюу 2016 онд юу яаж ирсэн юм? Хайрын бурхан 2 дуу гаргаж ирсэн юм. За. Хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин 3 маань хамтдаа нийлж байгаа дахиад. За ингээд үгийг нь хэмэсэн бай. Үг нь чинь юу штэ? За аян нь бол өөжгий. Тийм. Тэгэхээр үг нь өөжгий. Үгүй. Зохиож байгаа шүү. Би тааж байгаа. Тийм. Тэгвэл таасан байна. Үг нь бол Үржингийн Хүрэл Баатарын. Хүрэл Баатаргаа тийш штэ. Бодлоор. Монгол улсын ардын уран зохиолч, Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, шүүмж судлаач, дууны шүлгийн нэрт мастер, Үржингийн Хүрэл Баатарын үгээр бүтээгдсэн, шүлгээр бүтээгдсэн. За, гитарчин, аяд зохиогч, продюсер, Үлзий Оршихын буюу бидний сайн мэдгээр өөжгийн аяар бүтээгдсэн. Одоо Монгол улсын ардын жижигчин хэмээх эрхэм хүндтэй цолгон шингаар дуудагдах дуучин Саран Туяагийн дууснаар одоо хэрнэ амьд байгаа хайрын бурхан дууны талаар бид ярих гэж байна гэсэн үг шүү. Тэгээ би нэг зүйлээс хэлмээр байна. Гэтэ одоохондоо үзүүлэхгүй шүү. За тэрний юу вэ гэхээр за түүх ярьж яхад болох юм байна. Угсаа над үзүүлэхээс өөрөө арга алга. Одоо өөр би юугаа харуулах. Үзүүлээд явчих тий. Дуучин Саран Туяагийн зургийг үзчихээ та. Хайрын бурхан дуу
За залуудаа амар хөгшөрсөн үнтэй ярьж тий. Залуудаа октодод ер нь хэрэг дуулж явда. За ёстой дуулж байгаагүй. Тийм үү? Эн чинь бол яг намайг бол залуу гэхээс илүү бид нар чинь одоо яг нөгөө юу гэдэг ийм дуул арай дуулахгүй штэ. Ямар дуу бол? Эн чинь арай жоохон настай хүмүүс. Мөг тий. Гэтэ эн чинь одоо дижигийнхэн хувьд ч гэсэндээ айгүй хит болж байгаа шүү. Тэгээ штэ юм чинь нэг ийм сонин интервалтай байдаг штэ. Яг тэр завсар нь бид нар байхгүй. Одоо бид нар чи одоо тэр нэг юм мөг дуулдаг. Ингэдэг штэ. Өсвөр насны хүүхдийн хувцас авах гэхэлэр багтаад байдаг. Том хүний хувцас авахар том байдаг. Тэр чин байхгүй. Яг энэ үед чинь манайд чинь нөгөө юу мөө байсан байхгүй. Тэр нэг одоо салхи малх те. Одоо тэдний дуунуудаар их одоо дуулдаг байлаа штэ. Тэр ялангуяа тэр ухаарч амжаагүй бүхний чинь төлөө мөлөө. Амжаагүй. Банд дуулдаг шүү. Энэ нөгөө манайх тийш штэ. Чи яг адилхан дуулах гэдэг. Би яг адилхан дуулах өстой болдор шүү. Тий. За харин бурхан дуутай холбоотой гоё дурсамж түүх ах юм бол та бүхэн комент хэсэгтээс ирүүлээрэй. Алтан чимэг сөхөө маань энэ сайхан өглөөний мэндэ гэсэн байна. Даваа сүрэн баяр маань гигэн туглаг өглөөний мэндэ баярлалаа. Хайртай шүү гэж орж ирсэн байна. Мэдээж меншн даавалгаануудаа үргэлжилж байна. Меншн даавалгаанд хэлсэн штэ тий. Гоё хүүхдийн өсөлтийн клиникийн эмнэлгийн эрхийн бичгийг өгөх гээд байгаа шүү. За тэгээд ангараг маань бол меншн даавалгаанд нэгдсэн байна. Далхан алтан намар маань гигэн өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. За одоо шууд дуу руугаа орох. Тэгээ. За энэ дууны талаар хэд онд бичигдсэн гинэ? 1996-нд. Тий 96-нд яг би жоох хөгтсөн байхгүй. Тий. Арай нэг юм дуурлах муурлах биш. 96-нд бичигдсэн ч гэсэндээ эн чин одоо хэрн дуулагдал явж байгаа л гэсэн үг байхгүй. За дундын үеийг түр архи те. Юунд нь гитарын тавьчих. Одоо би найруулагчтай заавал ингэж хэлэх шаардлагатай. Тийм нөө аян дуусны анзаарахгүй л. Анзаарагдгүй байна чинь. Энэ түүхийг өөжи өөрөө бичсэн байсан. За. Тэгэхээр би ямар нэгэн илүү дутуу хачиргүйгээр эхлээд уншаад хүрчихье заяа. За тэг. За 1996-нд Сара надад Хүрлбаатар ахын хайрын бурхан шүлгийг өгч энэн дээр аяг хийж болмоор байвал нэг үзээтгэж гэлээ. Зүгээр л ингийн хайрын шүлэг гэхдээ хайрын бурхан гэж тэр үед хинч ярьдаггүй байсан. Надад зөвхөн хайрын бурхан гэж тэр содон нэр нь маш их таалагдаад оролдож үзэхээр шийдсэн. Гэхдээ даанч болж өгөөгүй 2-3 сар өнгөрсөн гинэ. Тэгээ тэр үед болохоор өөжгийн нөгөө бааранд тоглолдог байсан. Нэг шөнө тоглолтоо хийж дуусаад орж ирсэн чинь тухайн үед болохоор 1996 онд гэсэн үг шүү дээ, тэ. Дуучин Сарагийн тон мастер хийдэг байсан Бата гэдэг дүү нэрээд. За Сараа их ч нөгөөдөр Сингапур шин цамгийнхан бичлэгт явах гээд байна. Нөгөө дуу бэлэн болсон бол маргааш л сурах за байна гэж шүү гэж хэлсэн гинэ. Тэгсэн чинь өөжгийн яхав дээ цагийн тулцсан. Айгу хэцүү байгаа штэ. Тэгээ өмнө нас нэг дуун дээр ярьжсэн штэ. Чимэн дээр ярьжсэн баха. Бас цагийн тулцсан дуун дээр ариунад алуулахаа мэдчихсэн гэд. Энэ удаад ч гэсэндээ Сараад алуулахаа мэдчихсэн гинэ. Тэгээ алуулах нь тодорхой болсон учраас ямар нэг юм сонсгох хэрэгтэй байсан. Тэгээд галынхаа өрөөнд шүнжэнгөө ингээ гитартаагаа суугаад ноцолдож агаад тэгээ эхлээд ингээ шүлгтэйгээ ингээ үтсэн гинэ. Тэгээ энэ тэндээс зарим үгийг ингээд өөрчлөөд ингээд нэг балад цавлаад нэг юм хийсэн юм байна. Тэгээд том найрагчийн шүлгэнд өөрчлөлт оруулж байгаадаа би Хүрлбаатар ахад алуулах болцлоо аль хэдийн тэр үед хангацсан байснаа мэдсэн гинэ. Хөрхий за. За энэ дээр нэг юм хэлчихье. Балалж цохилсон анхны шүлгийн их хөлбрийг нь би олсон бүр яруу найрагчаасан. За ингээд дараа нь яри те. Тэгээ би оролцсон шүү тэрийг. Битээ үзүүлээрээ түүнтэй. Харалцаа. Яаж байгаа битээ үзүүлээ. Тэгж яагаад шүнжэнгөө ноцолдож аятай болгоод тэгээ мартахгүй тулд нөгөө магнитофон дээр гэрийнхэн хөгжмөн дээр ингээ биччихэд унтаад өгсөн байна. Дуулж биччихэд. Тэгээ өглөөн нь босоод ингээд өдөр нь ингээ босоо сонссон чинь аюу аятайхан байсан гинэ. За. Муу чалсан юм уу гэж өөртөө дүн тавьсан юм байна. Тэгээ банзан гитараа үүрэл Сарагийн гэрлөө явлаа. Очоод дуулж өглөө. Сараа таалагдаад байгаа юм шиг байна шүү. Тэгээ манай Сараа дууны ая үгний зохицол зохиогчийг мэдрэх нь нэг тийм тайлбарлаж болошгүй онцгой авьяас тэр хүнд байдаг гинэ. Намайг эхлээд дуулахад сонслоо. 2 дахь удаага өөжгөө дуулсан чинь дагаад зөөлхөн аялаад ийн гинэ. 3 дахь удаа нь би өөрөө нэг дуулаад үзэх үү гэд шууд сураад дуулж байгаа юм чинь гинэ. За. Их дуу зохиогчд дуугаа хийхдээ энэ үгийг нэг иймэрхүү хэлээсээ энэ хэсэг дээр ингэж дуулаасаа гэж мэдрэмж
тухайн дууг зохиож яхад төрдөг гинэ. Тэгээ харамсалтай нь дуучид тэр хүслийг нь их тохиолдолд ойлгохгүй өөрөөр дуулаад зохиогч нь ингээ жоохон гонсгор үлдэх үе зөндөө байд юм байна л да. Харин Сарагийн тэр мэдрэмж үнэхээр тасархаа гэж байна. За. Яг зохиогчийн хүснээр нь мэдэрч улам гоё болгож өгж тэр дууг амьлуулдаг гинэ. За ингээд Сара дуугаа сурсан. Тэгтээ юмыг яаж мэдхүү гээд мартахгүй тулд бас хөгжмөн дээр өөрөө дуулаад бичээд аваад явсан юм байна. Тэгээ энэ дуучин бол сингад бичигдсэн штэ. За гадаадд бичигдсэн дуу гэсэн үг байгаа байхгүй. Зөв. Тэр жил Хайрын бурхан дуу төсөөлшгүй амжилтанд хүрсэн. За хэдэн ч 7 хоног хит парад тухайн үед бол тэргүүлж ирснийг бол мэдэхгүй байна гэж байгаа. Тэгээ клипийг нь Ононбат, Тука, Бат Эрдэнэ нар UBS телевизийн студид авч хийж ирсэн юм байна. Тэгээд яг тэр үедээ өөжгийн Сара хоёр муудсан байсан. Тэгээ клипэн дээр нь ч гэсэндээ ингээд бичгийн цаас мас шидэж байгаа. Басоо. За тэгээ тэр жилийн Пентатоникт Хайрын бурхан төрүүлж ирсэн юм байна. Тэгээ мэдээж ингээл бас ингээл ингэх үеийнүүд байгаад байна шүү дээ тий. Тэгсэн ч гэсэндээ гайхамшигтай дууны арт бол гарч чадчихсан. Тэгээд Хүрлөөдөр ахын шүлгийг баллаж сохиулсан их хувийг нь Сара хүрлээ ахад жазлаад дурсал олгоод өгчээсэн гинэ. Тэр нь юм байна тий. Тийм. Гэхдээ энийг нь бол би яг тэр жазтай нь аваагүй ч гэсэндээ тухайн шүлгийг нь бол тэгж гаргаж ирж авсан гэсэн үг байхгүй. За тэгээд Хүрлөөдөр ахын талаас ярьсан яриануудыг хүргье л да. Хүрлөөдөр ахын хувьд гэх юм бол дуучин Саран Туяатай хамтарч хийсэн 2 дахь уран бүтээл нь. Үүнээс цааш маш олон дуунууд хийсэн. Хамгийн анхны дуу нь ямар дуу гэж бодож байна? Дэста бомт. Бидний бас сайн мэддэг дуу. За. Аяг нь ер нь Сарагийн дуунууд бүгдийг мэднэ. Аяг нь инхвайр гой хийсэн би химбэ гэдэг дуу. Үгүй би химбэ химбэ гэдэг дуу. Химбэ чи химбэ чи гэдэг дуу заяа. Энэ ихний дуу нэсэн. 2 дахь дуу нь болохоор Хайрын бурхан дуу байсан гэнэ. Хүрлөөтргаагаас ийм шүлэг гарсан юм уу те? Хүрлөөтргаа химбэ чи химбэ гэ те. За сонин сонсогч гин гоё байна. Яг ингээд шүлгийг ингээд бас хараад үзэхэр нэг их засвар байхгүй юм байлээ. Тэрийг бас дараа нь шүлгийн уншихтаас хүргэе заяа. За тэгээд цаашлаад 90-ад оны дуучин Саран Туяагийн үнлэмжийн оригил нь 100-ны манлаа эстрадын дуучин цолыг бол 1999 онд авч ирсэн шүү дээ. За тэгээд 100-ны мэдээ сониос хэрэгжүүлсэн энэ төсөл чалгарч өөрийн овог болтлоо 100-ны манлаа дуучин гэж нэрлэгдэж явж ирсэн гэсэн үг. За 100-ны манлаа дуучин болохдоо ердөө 29 настай байсан Саран Туяа. За. За тэгээд бас нэг их сонирхолтой түүх нэг жижигхэн энтэй холбоогүй л дээ. Гэхдээ нэг жижигхэн түүх яриа заяа. Тэрний юу гэхээр 2005 онд Монгол улсын гавьяа жүжигчин цолоор шагнуулж ирсэн байна. За. Тэгээд ерөнхийлөгчийн зарилгийг танилцуулахдаа ардын жүжигчин гэд андуураа зуншсан юм байна. Аваагүй багтана. 2005 онд ардын жүжигчин гэд цолын өөрөөр уншчихгүй юу? За. Тэгээд ер нь бол нөгөө ерөнхийлөгчийн зарилгийг ингэж залруулж өөрөөр унших тохиолдол баг байхгүй. Тэгээд яаж утсан те? Тухайн үедээ бэлэг дэмбэрэлтэй юм аа гэж өнгөрч ийсэн юм байна. Гэтэл 2026 онд саяхан наадмын үеэр штэ те. Монгол улсын ардын жүжигчин цолыг нөгөө нэг андуурч уншигдсан цолоо өөрөө 2026 онд авч ирсэн гэсэн. Юу гэсэн баг 20 жилийн дараа гэсэн юм уу? 2005 оноос хойш 21 жилийн дараа юм байна те. Ардын жүжигчин цолтой болсон. Тэгэл дуучид жүжигчдийн хувьд одоо тайзны хүмүүсийн хувьд одоо энэ одоо хамгийн том одоо юу шүү дээ те. Цол хэрэг. Тийм. Ард түмний хүн гэсэн үг шүү дээ. Манай яруу найрагч Хүрлөөдруугаа ч гэсэндээ саяхан ардын уран зохиолч эрхэм хүндтэй цолоор ингрэмэлсэн шүү дээ. Энэ мэдчлэн. Тэгэхээр энэ дууг зохиосон бүх хүмүүс нь ингээд супер хүмүүс байгаа байхгүй. Шагнагдсан байна те. Тийм ч учраас дуу нь өөрөө ийм урт удаан амилж аялж байгаа ах гэж бодож байна. Яруу найрагчаас сэтгүүлч асууж лтэй. Таны хамгийн хайртай дуу одоо юу вэ гэж асуусан чи ямар хүнд асуулт вэ гэд. Гэтэ нэрнгээсээ яаж чидсэн хүнд асуулт байгаа байхгүй юу? Тэр хүний чин их дуу нь хийд байгаа байхгүй юу? Тийм. Дууны одоо шүлгийн нэрт мастер гэд бүр цоллоод байна шүү дээ. Гэтэ ер нь яадаг болоо хамтарсан маш олон дуунууд байна. Би бас тэгж л асуух юм байна. Хэрвээ асуух боломж гарвал таны хамгийн дуртай дуу нь аль нь вэ гэдэг те. Тэгээ би бол тэгж бодоод байгаа. Хүн болгоны дуртай дуу нь бас хамгийн хайртай нь байдаг болов яадаг бол тэр их сонирн байна. Эсвэл өөрийнх нь ингээд хамгийн хайртай дуу ингээ хинт сонсдгоо тийм дуу байдаг ч гэж магадгүй шүү дээ. Тийм дуу ч гэж магадгүй. Гэтэ яг би энэ нөгөө хэлэх гэж байгаа дууныхын түүхийн дараа нь
нэг түүхэнд булангаар ярих учраас орхичээ. Харин хайрын бурхан дууг бол яхаараг өөрийнх нь хайртай дуугаар нэрлсэн байт юм билээ. Хайрын бурхан нэрээ үнэхээр ээжгийг хэлдэг үнэлтэй. Хайрын бурхан гэдэг энэ хэлц энэ одоо энэ хэллэг нэрэл тийм түгээмэл биш те Монголд те. Түгээмэл биш. Тэгээ тэр тусмаа 1996 онд байхгүй. Тий. Яг хайрын бурхан гэхээр нөгөө нэг юу л бодогдоод байна л да нөгөө нэг грекийн домог момог дээр идэг штэ нэг жижигхэн далавчтай хүүхдүүд нисээ. Нэг номсон барьчаад харваад идэг. Тэгсэн чинь энэ чинь хайрын бурхан яг хүний тухай яриад байгаа үстэй чинь. Мэдгүй. Тий энэ тэгээд байгаа байхгүй юу? Үг мөгийн хараа ингэж өөрчилсөн юм байна штэ. Үгийн болохоор өөрчлөөгүйгээр энэ гэхдээ нэг их өөрчлөөг байхгүй зүгээр л нөгөө төгсөлийг гэдэг үг мөг нэмсэн байна. Тий. Хариулж надад хилээч гэж төгсдөг байхгүй юу? За би яг шүлгийг уншаад өгөө. За тэгье. За ингээд энэ шүлэг нь болохоор засагдаагүй шүлэг нь гэсэн үг шүү. За манай бүр анхныхаасаа юу гэж бодож байна. Эхлээд засагдаагүй үг нь уншчихъя. За тэгье. Хайрын бурхан хаа байна? Хайрын бурхан хаа байна гэдэг нэртэй байгаа байхгүй. Байж энэ чи би аян насалах гэдэг юм уу те. За. Энэ зөв юм уу? Зөв штэ. За. Хайрын бурхан хаа байна? Би чамайг хайрлаж, харамлаж, би сэтгэлээ чамдаа зориулж, гинэн залуу насаа намрын навчиш шиг гээчээд, гигэн хүслэнд цаламдуулан нартын жаргалыг туулж явна да. Хайрын бурхан хаа байна? Хариулж надад хилээч. Хайрын бурхан хаана байна? Хархуу чи нааша ирээч. Одноос чамайг онцолж дурлаж, хонгон сэтгэлээ чамдаа илгээж, дуутай шуутай насаа дугтуутай захидал шиг орхичоод, дурлалын мананд төөрч дуйлам хорвоог туулж явна да. Хайрын бурхан хаа байна? Хариулж надад хилээч. Хайрын бурхан хаана байна? Хархуу чи нааша ирээч. Бүтэн шүн нойроо хагаслаж, бүсгүй заяа чамдаан залбирч, өглөөний нар шиг ганцхан дурлалаа шүтэж, өөдрөг мөрөөдөлд автан эрхэмсэг сайхныг дуулж явна да. Хайрын бурхан хаа байна? Хариулж надад хилээч. Хайрын бурхан хаана байна? Хархуу чи надтай ирээч. 1996 оны 4-р сарын 16, 7 цаг 55 минутанд. Хүү ч одоо хархуу мархуу гэдэг үгтэй юм биш үү? Тэгээ энэ бүр сараад зориулав гэдэг багхгүй юу? Тийм байна. Тэгээд зориулж бичсэн шүлэг байгаа гэсэн үг багхгүй юу? Тэгээд Хүрлбаатарын гарын үсэг байгаа гэсэн үг. Дээд болонд нь нөгөө нотыг нь бичсэн биш үү? G-гээс эхэлдэг юм байна. За тэгээд тэр дунд нь хид өөрчилснийг яг өөрчилснөөр нь хэлүүлээ. За өөрчилснөөр нь одоо яг ингээд яа заяа. Дахиад өөрчилснөөр нь уншиж өгье заяа. За тэг. Хайрын бурхан, би чамайг хайрлаж, харамлаж, би сэтгэлээ чамдаан зориулж, гинэн хонгор насаа намрын навчиш шиг гээчгээд, гигэн хүслээ цаламдуулж явна да. Хайрын бурхан чи минь хаана байна? Хариулж надад хилээд өгөөч. Олноос чамайг онцолж дурлаад, онгон сэтгэлээ чамдаа илгээж, дуутайхан насаа дугтуутай захидал мэт гээчээд, турлалын мананд төөрчл явна да. Бүтэн шүн нойроо хагсалж, бүсгүй заяа чамдаан залбирч, өглөөний нар шиг ганцхан хайр дурлалаа шүтээд, өөдрөг мөрөөдлөөр дуулж л явна да. Хайрын бурхан чи минь хаана байна? Хариулж надад хилээд өгөөч. Хайрын бурхан чи минь хаана байна? Хариулж надад хилээд өгөөч. Хархуу чи нааша ирээч гэдэг, наддаа ирээч гэдэг үг нь эрхэмсэг сайхан гэдгийг нь хассан байгаа. Тий хархуу чи гэдгийг нь хассан байгаа. Зарим үгнийх нь төгсгөлийг нь хассан байгаа. Гэхдээ 90% нь Хүрлбаатарын яг бичигдснээр нь тэр хിവэр нэгаа гэсэн. Тэгэхээр дуунд тэгж эвлэж таарч өгсөн байгаа байхгүй юу? Аялгоонд нь бүсгүй заяагандаа залбирч байна гэдэг байдаг лөө. Үгүй. Тийш л байдаг штэ. Тэр доотлын мөрөн биш тэр бүтэн шүн нойроо хагсан хүний дуу байна тий. Бүсгүй заяа чамдаан залбирч. Тийм байна. Тэгэхээр ийм эмхтэй хүн дуулахал дуу юм байна тий угаасаа. Тийм. Эмхтэй хүн дуулахал дуу байгаа. Ой. Сонирхол юм байна. Тэгээ би бүр энэ анхны их
ч бүр хуулбарыг нь авч чадсандаа үнэхээр их баярлсан. Тэгэд энэ хуулбарыг би хаанаас олж авсан бэ гэхлээр ардын уран зохиолч Курлатрын бүр ингээ гарын шав байдаг байхгүй юу? За. Тэгээ би ингээд яг энэ дууг тайлбарлах гад ярих гад ингээ байж захта нэрээ миний найз чинь тэр хүний гарын шав штэ гэж бодсон. Тэгээ шууд нөгөө удаан яриаггүй найзтайгаа холбоо бариад мэдээж нөгөө нэг ажлын шугамар таньдаг байсан. Тэгээд би бинтийгээ нилээн сайн ингээд найзууд болсон танил маань байдаг байхгүй юу? Тэгээ холбогдоод яг энэ хайрын бурхан дууны талаар ярих гэж байгаа маа гэсэн чи ямар гоё юм бэ? Би бас багшийнхаа энэ дунд амар дуртай штэ гэд. Тэгээд энэ бичвэрийг ингээ хадгалаад авчихсан байсан. Тэр нь бүр ингээд үнэхээр гайхамшигтай санагдсан. Тэгээд би бүр энэ бичвэр нь байна уу гэж шууд залгасан чи бэлгүй яад ингэж авч. Тэгээд сүүл тоглолт дээрээ хайрын бурхан тоглолт болсон штэ. Дуучин Саран Туяагийн тоглолт болоход. За тухайн тоглолт болоход нь бол за юу гэсэн бэ? Музей гэсэн үү? Яг нэг музей дэлгээд ингэхт нь энэ маань ингэж байршиж исэн юм байлээ. Анхны хувилбар нь ингэж байршиж исэн гэсэн баг. Гоё юм байна. Гэтэ үнэхээр сони тий. Гоё. Гэтэ энэ дуу бүтэн гэж хэцүү байдаг ах уу? Дуу бүтэн гэдэг хэцүү. Аюу хэцүү санагдав. Эвлэлтэн таарч нэгдэн гэдэг бас их хэцүү бах. Яруу найрагчийн тэр их мэдрэмжийг нь харуулсан аялгуун хаанаас олдох вэ тий. За аялгуун төрүүлээд бүтчихлээ гэж бодоход аялгуунд нь тохирсон үг хаанаас болох вэ? За үг аян хоорондоо бүтчихлээ гэж бодоход тэр дууг амьлуулах дуучин хаанаас олох вэ гэдэг чинь өөрөө их асуудал. Тэгээ үнэхээр гоё дуулдаг дууны үнэхээр мундаг дуучдаар дуулуулъя гэхэд бас ингэ дуулахгүй гэдэвэл яах вэ? Тий. Энд чинь өөрөө асуудал болоод байгаа байхгүй юу? Чи одоо ингээд Саран Туяагаа одоо гуай биш багтаа дээ. Одоо Саран Туяа андиг. За дуучин Саран Туяаг ингээд илэрхийлэх дуу гэвэл одоо тэгэл хүн болгоно шууд энийг хэлэх байх л та тий. Ялангуяа тоглолт нь нэрлэгдэж ийн гэдэг чи одоо энэ дуу төдий чиний хүмүүст хүрсэн байна. Одоо Саран Туяагийн гой дуунууд байдаг л да. Мэдээж баг бүх дуунууд нэлээ олон хийд байхаа. Тий. Гэхдээ энэ хайрын бурхан бол одоо бас нэлээд том нэрийг хуудсан шүү. Яг зөв төлөөллийнх нь нэг нь. Тэгээд ер нь дуунд яруу найрагч, дуучин, ая зохиогч гуруула байж энэ дууг төгс төгөлдөр болгодог. Тэглгүй яах вэ? Ямар нэгэн байдлаар хин нэг нь байхгүй бол магадгүй хайрын бурхан дууны яруу найрагч нь байхгүй өөр хүн байгаад. За дуучин өөр хүн байгаад, эсвэл хөгжмийн зохиолч нь өөр хүн байсан бол энэ дуу 30 нас хүртэл наслахгүйсэн баг. Тийм баг тий. Тэгэхээр дууг амьлуулна, дууг урт удаан настай байлгана гэдэг бол яг харахгүй нөгөө хамтын бүтээлээс төрдөг байх гэж бодож байна. Би бодоод гайхаа л идэв зүгээр яг дуу одоо ингээд өөжигийн ингээд битсэн юм ингээд одоо өдөрч бас нэг биш удаа бас ярьж ах шүү дээ тий. Тэгэнгүүт ингээд юу гэдэг офсын ажил шиг тий нэг 8 цагийн ажил шиг явдаг байгаа байхгүй ажил нь тий. Ингээл онгод нь орж ирвэл ингээд одоо хаа чамаагүй бичдэг байх чи тий. Тэгээ яг онгод нь ороод ирвэл хэдхэн минутын дотор бичиж ах чи тий. Тэгээ яг өөрийнхөө бичсэнд бас өөрөө бас байнга дуртай бас байдаггүй ч юм уу тий. Тийм сонь юмнууд их байгаа байхгүй бодохоор. Тэр яруу найрагч манч тэр дуучин манч тэр ая зохиогч манч тэр бас яг бүтээл болгоно ингээд анхны хувилбараар нь хүмүүс сонсгол бас их өөр сонин содон байдаг баг. Тэгээд ийм юм байлээ. Хайрын бурхан дууны клипийг YouTube-ээс хайгаад үзэх юм бол YouTube дээр болохоор юу вэ? Курлатр зохиолчийн хуудсан дээр нэт юм байлээ. Сувг дээр нь байд юм байлээ. За тэгээд яг ингээд дүрстэй клипийг үзэхлээр хамгийн ихэнд нэг өөжгийн Сараа хоёрын хоорондоо ярьж байгаа хэсэг гардаг байхгүй юу? Яг болчлаа гэл ингээл бичлэг гардыг. Тэгээ тэр нь болохоор яаж байгаа вэ гэхлээр яадаг вэ гэхлээр тэр хоёр нөгөө нэг анх дөнгөж нөгөө түүхэд дээр гарч ирсэн штэ. Дуугаа аваад ингээ оцсон чи ингээл нэг дуулаад ингээл үзээл ингэсэн ярьсан штэ. Одоо болж ийн гэл тэгээд бичиж авсан гэд тэр бичлэгийн их хувь нь гэсэн үг. Тэрийгээ тэгээ клипний хуурдаа оруулсан. Цомгон дээрээ ч гэсэндээ оруулсан байт юм билээ. Энд нь байгаа лөө. Бага. Энэ клипний хамгийн ихэнд нэдэг байхгүй. Сонсогдох нь уу? Сонсогдно. Бүр эхлүүлж байгаа цаасаарай. Хамгийн ихэнд нь.
аюугаа явуулчих. Бичиж байгаа. Бичиж байгаа. Ингээд орж ирж ирсэн гэсэн үг байхгүй юу? Эн чинь болоод хамгийн анх тэр дуу бүтчих үеийн бичлэг нь ингээд дурсамж болгоод хатгалж хөрх юм юун дээр бичсэн мэт юм бол магнит ба хөгжмөн дээр л хөгжмөн дээр л бичсэн баг та тий. Одоо шууд уцаа гаргаж ирээ шууд бичнэ гэж байхгүй тий. Тэр үед чинь тийм юм байхгүй шүү дээ. Тэгэхээр дуу дурсан түүх болгон цаанаа нэг дурсамжтай хүний сэтгэлийг хөдлөгсөн, заримдаа уйлуулсан, заримдаа хаягдсан, заримдаа хайрлуулсан ийм олон түүхүүд байд юм байлээ. Би уг нь өнөөдрийн түүхээр бас уг нь яг уйлуулах гэж бэлдсэн байсан юм аа. Тэгсэн чинь яах аргагүй намайг Эрка уйлуулахгүй гэж бодсон. Тийм шаа тийм. Чи тэгтээ сая баг энэ хайрын бурхныг уншиж байхдаа ойлгох гэдэг нүгөө. Үгүй шүү дээ. Би одоо жоохон ойлгох гэдэг юм. Би өөр нь нулимс хол хүн шүү дээ. Тийм ээ чи энэ хэр арга юмд ойлгох. Тэр аргийн юмд ойлгохгүй хатуу ширүүн. Ерөөсөө хуйлж үзээгчгүй баг. Үзээгүй. Ойрон баг 20 жил уйлаагүй тий. Оо ер нь уйлаагүй. Нулимс гэж юу юм? Яг одоо магадгүй хайрын бурхан дуутай холбоотой өөрийн дурсамжаа ярихыг хүсэж байгаа нэг сонсогчийг авах боломж бол байна. Радиогийн шоу дотоос 9986 1045 9986 1045 дугаар дээр та магадгүй ёо яг энэ үед ингэжсэн таач гэдэг юм уу те эсвэл энэ дууг дуулаад би тэмцээнд орж исэн шүү дээ чи тийм үү. Иймэрхүү гоё дурсамжаасаа хуваалцах гэсэн нэг хүн байх юм бол холбогдоод ороод ирээрэй. 9986 1045 дугаар дээр Эрка Заяа хоёр нь хүлээж байгаа шүү. Мөн радиогийн шоу дотоос нэвтрүүлгийн туршилт нээлттэй байдаг учраас та хизээл бол хизээ холбогдож орж ирэх боломжтой байдаг. Энэ хараа би энэ зургууд ингээд зургууд нь солигдоод байгааз. Аха. Би ингээд яг гараараа хийчих шнэ бүгдийг. Ядаргаатай. Ингээд автоматар ингээд явж байгаа биш тийм. Ингээд би дараад панк гэдэг дарангууд ингээд ороод байгаа байхгүй. Гоё басна. Гэхдээ энэ хараа энэ зургууд ингээд харсан чинь одоо энэ зөө ийм зөө. Энэ одоо баг анх дуу гарсны үеийн зураг байхгүй. Одоо энэ зураг юм зөө. Дуу анх одоо бүтэж байх үед одоо тайзан дээр дуулагдаад энэ гурав ингээ гарч иж хамцохж ирсэн цаг үе байгаа байхгүй юу? Яг штэ. Байгаад энэ баг. Гүү. Энд чинь саяхных. Саяхныхаа 1996 онд ядахтай клипээ хараач Эрка. Энэ харалт энэ шүү дээ, энэ шүү. Тийм биш. Тэгэхээр өөр юм байна тий. Биш шүү. Би бодохгүй. Энэ болохоор ингээ яг сая шагнал авч явах үеийн зураг байхгүй юу? Тэгээд ингээ харсан чинь Хүрлбаатаргаа ерөөсөө өөрчлөгдөөгүй шүү дээ. Тэгэхээр энэ ойрхон зураг байна тий. Тийм ээ. За ойрхон зураг байсан юм байна. Би гайхаад байхгүй би. Энд чи өөжгийн ийм торгохоо байсан тий. Одоо өөжгийн ганцаараа гитараа бариад зогсууж байгаад тэр мэр чинь л яг тухайн үеийн залуугийнх нь дүр зураг байгаа. Угаасаа клипэн дээр нь ч гэсэндээ гитараа бариад сууж идэг штэ. Тийм байлээ. Одоо ингээд энэ ч бол амар залуухан байгаа байхгүй юу? Тэр энэ хоёр ийм залуу. За энэ залуу нас гэдэг үнэхээр гайхамшигтай юм билээ. Сонир юм байна. Би одоо за нөгөө юу л болчих юм байна да. Дурсамж 1988 бидний үзэж байгаа киног чинь би бол бүтэн үзсэн байдаг байхгүй юу? Хидэж үзсэн. Мэдгүй шүү дээ таймгүй үзсэн. Тэгээ тэр киноны хамгийн сүүлд нь сэтгүүлч догсоонаас асуудаг байхгүй юу? Догсон болон түүний нөхрөөс буцаад яг тэр 1988 онд очмоор байна уу гэж асуудъя. Тэгээд тэгсэн юу гэж хэлдэг вэ гэхээр нөхөр нь бол үгүй ээ гэдэг. Зөөгүй би бол одоо байгаадаа сэтгэл хангалуун байна. Яг хэрэг буцаж очихоор болох юм бол би хүүхдүүдтэй ингээд нөгөө гом мамид гэж л очин тоглож молж өдөржингөө хамтдаа байх гэж л очин. Тэрнээс ш би бол буцаж очимоор байна гэдэг байхгүй юу? Харин манай догсон юу гэж хариулдаг вэ гэхээр би буцаж очимоор байна гэдэг. Тэгээ буцаж очихдоо миний уулзахыг хүссэн хүн байна гэдэг байхгүй юу? За. Аав маав юм байл. Тэгээд хинтээ уулзах гэж ам болоо гэд ингээл гайхах штэ. Тэгээд тэгсэн чинь цэл залуухан байгаа уушиг төштэй аав ээжтэйгээ уулзмаар байна гэж хэлдэг. Тэгээд тэгэхээр хүн ер нь эргээд ингээ буцаад өнгөрсөн үедээ очиж гэдэг юм уу ингээд ингэж бодхолээрээ юу бодогддог вэ гэхлээр нөгөө залуухан өөрийгөө харах гэж, залуухан аав ээжигээ харах гэж, залуухан хайртай хүмүүсээ харах гэж бас хэрэг болдог болол буцаад нэг очих юмсан гэж боддог баг. Тэрнээс иш яг бүгдийн шууд өөрчлөе гэж бол боддгоо юм шиг үлээ. Тийм баг. Тийм. Тэгэхээр хүний залуунаас гэдэг үнэхээр гайхамшигтай. Тэгэд энэ дуу маань бол эдгээр эрхэм хүмүүсийн маань хувьд залуу насыг нэмэхэлсэн гайхамшигтай уран бүтээл болж
тамгалагдсан үлдсэн гэсэн үг байгаа байхгүй юу? Энэ тийм биш. За ингээд хайрын бурхан гэж одоо нэг гайхалтай хүн болгоны одоо аманд байдаг. Одоо нэг зүрхэнд байдаг жавхлан гэдэг шиг тий. Тийм одоо бас зүрхэнд байдаг тий энерги жавхлан гэдэг шиг. Одоо ер нь хайрын бурханыг дуулвал одоо дагаад дуулахгүй хүн Монголд ер нь байхгүй хөө. Энэ буцаж одоо сэргээд ийн гэдэг жинзээ үеийнхэн дуулаад байна гэдсэн. Тэр үнэн. Тэгэхээр ийм сайхан уран бүтээлийн тухай хуваалцсан. Гитар сурч байгаа хүн хамгийн ихэнд хайрын бурханы аяыг ингэж дарж сурдаг гэж хэлсэн шүү бас. Тийм маа манаш. Ихэнд дардаг дуунуудынх нь нэг аялгуунуудынх нь нэг бол хайрын бурхан гэж. Нөгөө амархан ч байх нэг юм дуугийн сурах гэж эхлээд хэцүү дуунууд сурж болохгүй шүү дээ угаасаа. Дуун ингээд аль хэдийн дотор нь байгаа хүнийхийг ингээд даруулахаар амархан шүү. Үнэ. Ингээд явхлаар бас маш олон зүйлүүдийн эхлэл болсон, суурь болсон энэ гайхамшигтай дууны түүхийг өнөөдрийн түүхэнд болонгаараа та бүхэнд ярьж өглөө. Тэглээ. Тэгэд таалагдсан байх гэж найдаж байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Энэ түүхийг олж ирж бидэнд хуваалцсан заяада баярлалаа. За их сонир садан түүх их олж ирдэг манайхан. За өнөөдөр бол бас бүр гар мичвэртэй те нэг засвар масвартай нэг юм хөлбөр оруулж ирсэнд баярлалаа заяа. Зүгээрээ дараагийн удаа бол би өстөж их уйлал. Ягсан. Нэрээ уйлал. За ингээд нээрэнгээс уйлал заяа. За ингээд тэгвэл юуныхаа түүхэнд болонгаа энэ хүргээд өндөрлүүлээ тийм. Түүхэнд болонгийнхаа төгсгөл яг энэ гой аялгуун дээр хамтдаа зүрхэн давлгаандаа нэгтэцгээе. Тэгэ. Зүрхэн давлгаандаа нэгдээд дэлхийн өнцөг булан бүрээс та нэгдэх боломжтой гэсэн. Гадаадаас оролцоод зүрхэн давлгаанд оролцоод, мишн давлгаанд оролцоод мэдээж бэлгийн эзэн болсон байсан ч гэсэндээ энд байгаа хүүхдүүдэд явуулах боломжтой, энд байгаа хин нэгэн хайртай хүмүүстэй бэлэг болгоод өгөх боломжтой гэсэн үг шүү. Энэ удаагийн бэлгээр бид тод ээж хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгтэй хамтран 0-18 насны 2 хүүхдэд тань багц шинжилгээнд оруулах, үзлэгт оруулах ийм эрхийн бичиг болол өгөх гэж байгаа гэсэн үг шүү. Тус бүрийн үнэ нь 130 мянган төгрөгийн үнэтэй. Тэрийг бас нэг харуулсан. Нийтдээ 260 мянган төгрөгийн үнэтэй энэ гоё бэлгийг болол өгөх гэж байгаа. Тэгээд өмнө нь ялагч болсон, өмнө нь ямар нэгэн байдлаар бэлгэний эзэн болсон хүнд өхгүй гэсэн юм юусе манад байдгүй шүү дээ. Яагаад гэвэл хүний гар оролцдоггүй учраас энэ маань шууд шулуун шудраг болчихдог. Тэгээд бүр тэргүүлэл болчдөг. Нэг өдрөөс меншин болон зүрхэн давлгаанаас нэг хүн буюу 2 хүн тодрно. За тэгээд нийтдээ хамгийн сүүлд яг тодорсон 10 хүнээсээ дахиад нэг хүрд эргүүлснээр хамгийн сүүлийн бэлгийн эзэн бол тодордог байгаа шүү. Тэгэхээр хүүхдийн өсөлтийн талаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсэж байгаа. За тэгээд хүүхдийнхаа ер нь хүүхэдтэй холбоотой, эрүүл мэндтэй холбоотой витамины дутагдал юу гэдیں те асуудлуудын талаар ингээд мэдхийг хүсэж байгаа бол та бүхэн тоодоо ээж хүүхдийн клиник өсөлтийн эмнэлгийн пэйж руу нас зочлоод үзээрэй. Бас бидний өгж байгаа бэлэг ямар ач холбогдолтой вэ гэдгийг эмчнэр нь ингээд цувралаар рил хийгээд оруулсан байлээ. Тэгэхээр түүнээс нь үзэж байгаа бас маргааш их дээр бүр идэвхтэй орж ирээрээ. Энэ 7 хоногийг хилээд байгаа штэ те. Хүмүүс амарсан байгаа учраас боломж өндөр байна. Боломж илүү өндөр байгаа шүү. Тийм учраас меншин давлгаа болон зүрхэн давлгаанда идэвхтэй оролцоорой гэж хэлье. За ингээд 10 секундын туршид одоо зүрхэн давлгааг явцгаая. 1 2 3. За ингээд зүрхэн дээрээ дараад өгч штэ. Зүрхэн давлгаа чи хаан байна гэдэг. Энэ минут секунд явуулах уу ингээд доорно. Явуулчих. Юу надаас тэгхэвдээ үгүйсэ. Явуулчих. За 1 0. За ингээд зүрхэн давлгаа энэ хүрээд одоо өндөрлж байна. Зүрхэн давлгаанд оролцсон эрхэм сонсогч танд баярлалаа. Зүрхэнд зүрхээр ингэж булаад өгөр нэг. Тэгээрээ мэдээж нэвтрүүлгийн турш бас зүрхэн давлгаанд оролцоод комент бичээд бидэнтэй хамтаагаарай. Харин Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань дуусаагүй шүү. Бид дараагийн булан маань бас дуутай, хууртай булан байгаа. Ингээд хамтдаа хэсгийн хугацааны дараа эргээд олцгаая. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Их дэлхийн хаанигтай эсвэл яг бидний мэдих Монголд хизээ нэгэн цагт болсон сонирхолтой, хачирхалтай, бүр гайхмаар түүхүүд энд дурсагдлаа. Түүх энд.
надад нэг гоё шүлэг байд юм аа. Дуу болгочвол гоё те. Биш наа ч одоо easy болсон шүү дээ хөө. Яаж? Юу доорой мигээр ороод болоо. Улаанбаатарын өглөөгийн до ре ми. Дүрсөхгүй болохоор те амар юм байна. Арай амар юм байна. Эргэн тавтай морил Улаанбаатарын өглөө шоуны Тавтай морил 5 гарагийн дугаар дээр 2 дахь булан гар до ре ми болон хүрдэг. Ямар учиртай яадаг булан бэ Эрдэнэ даваа? До ре ми болон бол та бид нар нийлж байгаад одоо нэгэн дуу бүтээдэг тийм одоо юутай байгаа. Булан байгаа. Та бид одоо ямар нэгэн шүлэг одоо сэдв сонгоно. За тэгээд сонгосон сэдвийнхаа одоо агуулгатай холбоотой шүлгүүдийг одоо та нар комент хэсэгт үлдээдэг. За тэр комент хэсэгт үлдээсэн шүлгүүдийг нь эмхэлж аваад бид тэр энэчнээс ингээд одоо дэвшилтэд технологи болсон одоо AI-аар дамжуулаад бид нар шүлгийг нь одоо шинчилж гаргуулдаг байгаа. За шүлэг одоо бий болсны дараа бид тэр үргэлжлүүлээд одоо дахиад AI-аар бид нар одоо шүлгийг нь дуу болгож аяыг нь бүтээдэг. За одоо нэг манай энийг одоо өөжгээ ах мах те хөрл одрогоо амаа сонсч инээд нь хөрөндөө. Инээд нь хөрж илгэн хөрч өгөх бах. Энэ нэг хүний юм бол одоо их бага орсон байдаг. Яг гол санаа нь бол биднийх. Тэ нэг юу дуулах гэдэг ямар дуу дуулах гэдэг гэдэг санаа нь бол байна идэх байдаг. Биднийх байдаг. За тэгээд бидний өнөөдрийг хүртэл түүхэнд бол бид нар одоо хичнээн дуу хийцэн бай. За ер нь санаж байна үү? За одоо хэддэх 7 хоног моног ингээ явж ирсэн нөгөө 7 хоног алдсан шүү дээ. Ер нь нэлээд олон 10 нэмэх дуутай болсон шүү ямар ч. 10 нэмэх дуутай болсон. 10 нэмэх дуутай болсон. Энэ 7 хоногт болохоор архив авахыг гэж шийдсэн. Тэгсэн. Архив авахаар болсон. Мэдээж дуу бүтээлцийг хүсдэг маш олон сонсогч маань байдаг учраас амарж байгаа. Тэгэхээр та нар дууга бүтээхээ ингээд дараа 7 хоногт болгочооч гэдгийг санал хүсэлтэй. Тий. Тэрэн дээр бах уу угаасаа. Тэгээд тэгэхээр нөгөө олон хүний гой шүлгүүд орж ирэх юм бол илүү сонирхолтой байдаг учраас бид нэг 7 хоног хошлуулсан. Харин өмнө нь зохиож ирсэн сонсогчтойгоо хамтдаа бүтээж ирсэн дуунуудаараа бид аялах гэж байгаа. Тэгээ манай Эрка бол хит хитэн дуунуудыг бол бэлдсэн байна. За шүлгүүдийг нь одоо яад юм бол тоо. Шүлгүүдийг би комент хэсэг рүү явуулах уу? Комент хэсэг рүү явуулсан дээр хаа. Тэгээд шүлгээ хараад бас ингэж явах юм бол сонирхолтой шүү дээ тий. Эхний дуу нь ямар дуу юм? Ер нь бол бид аав ээжийн дуу битсэн, ах эгчийн дуу битсэн, хүүдээ охиндоо битсэн. За тэгээд бүр сэрүүлгэнд зориулж дөө. Сэрүүлгэнд зориулж битсэн дуу бол бүтэхгүй. Тэрийг сонсоод хэрэггүй. Үнэхээр фейлсэн. За тэгээд аялал зугаалгаан зориулсан дуу бэлдсэн эмээ өөдөө бичиг үлээ. Бичиг юм байна. Гангстер эмээгийн талаар бичсэн. Гангстер эмээгийн тухай дуу байгаа. За тэгээд Улаанбаатарын өглөөгийн хөгтлөгчдөд зориулсан дуу бичсэн. За энэ чи юу вэ хөөе? Юу? За хамгийн надад амархнаар нь хий заяа. За. Аавын үнэр гэдэг. Аавтай холбоотой юуг нь явуу ихлээ. Тэр өстой гоё шүү. Аавын дуу болвол аавын дуу болвол 2 дахь дуугаар бидний бүтээжсэн дуу. Тий, 2 дахь дуу байсан. Эхний дуу болохоор юу вэ? Ээжийн тухай дуу байсан тий. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг цацагдаж эхэлснээс хойш хамгийн ихний доорой мэдэр ээжийн тухай дуу хүрчээсэн. Харин 2 дахь 7 хоногт нь аавын тухай дуу хүрч ирсэн. Тэгээ аавын үнэр дууны за юу н орж ирж байна? Шүлэг нь орж ирж байна. За энэ шүлгийг манай сонсогч та бүтээсэн гэж бодоод үзээрэй. Тэгээ энэ шүлгийг хамтдаа бүтээлснээр нь хамтдаа яг одоо аавын үнэр дууг сонсгоо. За тэгье. Тэгээ гоё болсон. Энэ аавын үнэр гоё болсон тий. Гоё болсон. Ээжийн дууч гоё болсон. Рок дуу болсон шүү дээ ээжийн дуу бол бүр. Тэгсэн. Ээжийн дуу бол угаасаа рок дуу болсон. Тэр бол амар дуу болсон. За ингээд аавын үнэр дууг хамтдаа сонсцгоё. Ингэж хийчихсэн. Мөн тий. Гоё орж ирсэн. Яа тийм байж болохгүй ингэж. Te aumin Ухааны өндрөг душиг минь Хугараагүй ноён нороо Хүүхэд насны минь Тус хоор минь Сайн чигэн боролтож ихэлсэнч Сэтгэлдэн үргэлж завдуу хивээ Хавцаар ал замзаадаг Хайра дотроо
байсан миний аавын минь хайр хамгийн дулаахан амьдралын хүйтний хүрээдэг гал хилээгүй мэддэг тэр өнөр зүрхэндэн үрчинсэн аавын минь хайр хамгийн дулаахан алдаа бүрийг минь тэрэн засаг Нөлмэн цаатайг гисэн тэр хүч надад өгсөн амьдралын бий хориг лусан шүдэр шиг санагдвч хорвог таны олох ухаан байж хатуугэн зэмлэл шиг сонсогдовч хайрын гүндэ хамгаалах байж хацаараа өдөрдөх тэр акшн хүүхэд насны минь дурсан зэмлэлсэн харцсан сүртэй шүрхэн хайраар дүүрэн вот тэмцэгч чимээгүй байж ачааг үрдэг мөрөмдөө Одом сэтгэгч өөрийг баригч үнэлгүй явдаг сэтгэлийн тэнхээ харамчид өгч хатуг зөөлөж хүнийг хайрлахыг надад заасан зүудэн хүртэл эрхлүүлдэг зүрхэнд минь уяатай миний аавын минь хайр хамгийн дулаахан амьдралын хүйтний хүрээдэг гал хилээгүй мэдрэгдэг тэр зүнэ зүрхэнд минь үрчинсэн аавын зүрхэндээ тэсэн миний хэцээд миний түшиг хэвээ аавын үнэр мартагдахгүй амьдралын минь хамгийн дулаан гэрэл Nice. Тасфалч. Йоо, нөхөд сонссон чи ямар гоё юм бэ? Yeah! Би бүр дахилтын сонсмоор санагдаад байна. Аавын минь хайр хамгийн дулаахан вот тэмцэгч чимээгүй байж ачааг үрдэг Энэ бол гүрнэ. Удам сэтгэгч өөрийг баригч үнэлгүй явдаг сэтгэлийн тэнхээ харамчид өгч хатуг зөөлөж хүнийг хайрлахыг надад заасан зүудэн хүртэл эрхлүүлдэг зүрхэнд минь уяатай аавын минь хайр хамгийн дулаахан амьдралын хүйтний хүрээдэг гал хилээгүй мэддэг тэр зүнэр зүрхэнд минь үрчинсэн Зайсна тасархаад. Яа, энэ дуу бол Доро Мигээр бүтсэн дуу байгаа. Тэгэхээр ийм дуу бид бүтээдгээ гэсэн үг байхгүй юу? Тийм штэ. Анхудаа Улаанбаатарын өглөөг сонсож байгаа сонсогч та байх юм бол дараа 7 хоногийн 5 гарагийн Доро Мигээр хамтдаа бас дуу бүтээх боломжтой гэсэн үг. За ингээд бүр ингээд бодсон чинь сонссон чинь ингээд хамаг юм сонсчлаа. Тэгээд ер нь бол ингэжсэн штэ. Аавын дуу гэхээр яхаараа ингээд нийтийн дуу байдیں۔ Тэ. Тэгээд ингээд нэг тийм нэг зөөлөн байгаад идэв штэ. Тий. Яагаад тийм байх хэвээр? Ээжийн дуу гэхээр бас ингээд яагаад ингээд тийм нэг зөөлөн байх хэвээр ингээд бид ээжийн дууг рокер зохиож үзсэн, аавын дууг хипхоп холилдож зохиож үзсэн бохгүй. Чамд ээжийн дуу нь байхгүйсэн юм уу? Үгүй надад харин ээжийн дуу нь алдахгүйсэн. Ээж нь ээж байгаа юм уу? Юун дээр нь ээж байна штэ. Тэгвэл ээжийн дууг шууд өргөжлүүлээ сонсё л та. Шууд өргөжлүүлээд үг нь аль байхгүй байгаа юм л та. Үг нь алга байна. Ээжийн дууг бүгдээрээ хамтдаа сонсцгой өргөжлүүлээд шууд. Тэгээ хамгийн гол нь ээжийн дуу бол рок хэмнэлтэй байгаа шүү. Тий. Ээжийн дуу бол рок хэмнэлтэй байгаа. Хамтдаа ээжийн дуугаараа илцгаая. Yeah. Өшөө чангалмаар санагдаад байна. Харин чивтэй чангал. Гэригнгийг үлдэг нар гинэн намайг түшдэг гар шилдэг эмэгтэй тамин сүдэрт гэрэл асаадаг Ялзун би шодон нүгтэй надад түлэн килдэг хүн нэргүй багш тамин намайг хүн болгосон үнэн бэлтэй ээж минь миний ертөнц эмчиг намайг ангадаг Урзолун уян сэтгэлэн өдөр бүр намайг тэрвэрэд
off to go. Йоо энэ юм. Окейтэйгаа хамтдаа ээжинд намайг дулаацуулсан энэ рингүй тэр сэтгэл тань энгүй ихийг мэдрүүлэн заримдаа марч юм шиг зүв зам руу түлхдэг болохоо ганган бастан төрхтэй гайхалтай харагддаг шүү тамин хөрхөн нэмсэглэл тань хүнд өдрийг минь мартуулсан миний фэнтамин мөрөөдөлт минь идэгдэг цоргаан чүүн хамгийн их сэтгэлийн тэтэртэй хажууд минь үргэлж байртай хартэж минь та миний бүх юм шүү Йоо. За энэ бол ээжийн тухай дуу байсан. Ааха. Бид нар энэ бол хим маягийг дандаа эвдэж байгаа дөө. Тэгж байгаа. Тэр нь дандаа ингээд нэг юм яагаад ээжийн дуу рок гэж болохгүй юм даа гэж те. Яагаад анхны дуу байсан шүү дээ те. Энэ бол анхны дуу байсан. Энэ бол гоё байсан. Хамгийн анх сонсон аавын тухайд бол хоёр дахь дуу байсан. Тэгсэн. Эрка сая ихэд хоног амарсан. Тэгсэн. Тэр хооронд бас очроо битээр нилээ эдэн дуу хийсэн. Тэгсэн. Түүнийг Эрка бас сонсоогүй. За ямар дуу байсан? За тэгвэл яг нөгөө Бага насны гигэн мөрөөдлийн гэдэг. Оо яг наадахын нэ чин дээдлэн шүү заа. Энэ их тэр анхны хайр гэдэг дуу байхгүй юу? Анхны хайраа. Анхны хайрын дуу гэх. Гэвэж та баатар нь байсан тэрхэн хүмүүс гэж юу гэсэн юм бэ ч одоо. Энэ чинь бидний бичсэн юм шүү дээ. За ингээд анхны хайрын үгийг оруулаад би оруулчих заяа энэ. За тэг. За би оруулаад тэгээд дээдлэн дуун гэсэн үг шүү заяа. За анхны хайрыг энэ дээр бүр алайг нь авсан заяа. За хин туяаг чингсэн байхгүй юу? Хашааны завсраар хардаг мардаг нэг тиймэрхүү туяаг хичээлөө оюуны хичээлөө нэг хашааны завсраар хардаг мардаг гэдэг нэг тиймэрхүү юм оруулаад түүнээс нь түүний усанд орж явахад хашааны завсраар юу Яар балаа юмэрэ түүнээс хойш нэг хэсэг намааг ээж тэндээс уцаар арихлаарэ яасан хашааны завсраар хүн хараалаа юу гэж байгаа шин. Ой нөгөө манай энэ нөгөө нэвтрүүлгүүдэд ингээд явж байгаа нэг зарим нэг зүйлс ингээд яг анзаарахгүй өнгөрчөөд идэм байна. Өмнө нь одоо манай хүүхдүүдийн ерөөсө санаанаас гардаггүй нэг хэдийн юм гээд байдаг байхгүй юу? За. Тэрний нэг нь манай нэвтрүүлгүүдээр явж исэн. Авчиад нөгөө нэг афоризмор нөгөө нэг нохоо гэдэг үг өгөөд нөгөө нохоогоор бид нар чинь нөгөө нэг шүлэг нөгөө афоризм бичүүлдэг штэ. За. Тэгсэн чинь нөгөө нэг нохоо үнэн хуцдаг хүн худлах хуцдаг гэдэг нэг афоризм ирээд төвлөдөг байхгүй юу? За. Тэр төрөөс яхаар үнэхээр супер байгаа штэ. Нохоо би одоо хүртэл чийдэлсэн байгаа штэ. Нохоо үнэн хуцдаг хүн худлаа хуцдаг гэдэг. Тэгсэн чинь хамгийн аймаар нараа манай хүүхдүүд тэр хэлээд ам уу? Тэрийг бүр чэйжилсэн. Тренд болгоо яриа яваад байгаа байхгүй. Яг тэрэн шиг. Одоо энэ одоо хашааны завсар мавсар гэдэг бол бас л юу юм бэ? Хашааны завсар амарсан. За одоо энэ дуу бол орос юм уу тэр үгийн гэхдээ? Үг нь оруулсан. Эрка хашааны завсар гэдэг нь? Орсон. Яа, за сонси. За манай Заяа очроо болон бусад түүний сонсогч нартай нийлээд хамтдаа хийсэн цоо шинэх уран бүтээл. Энэ бол миний хувьд бол шин юм байна. Шин. Анхны хайр шүү зэ. Анхны хайраа бодоод та ямар мэдрэмж төрж ирсэн сонсогчдоос маань ирсэн. Миний анхны хайр ийм баатар байсан тэрхэн хүмүүн гэдэг. За зүгээр ороо. За хамтдаа сонсъё. Анхны хайр. Хөрхөн гэгэл хэлж байгаа. За харчлаа. Анхны хайр. Оо, Болжин. Баханасны гигэн мөрөөдлийн баатар байсан тэрхэн хүн анхны хайр гэдэг амьдралын минь арийн бөгөөд нандин дорсон юм алсан тодсон сэтгэл минь орхон анархан үлсэн намухан айгоо өгжө бүрийн нар шиг гэрэлтэж үдэш бүрийн от шиг галастаг байла чи Хардахгүй юм бол зүрхээр яг бэлдээ Хардахгүй
хит норч өгнө. Тийм байна. Хөрх юм биш үү? Тасраа болсон биз дээ. Энэ үг нь биш ээ шүү. Тийм байна. Үг нь энэ өөрчлөлтөөс өмнөх үг юм байна. Тийм байна. Өөрчлөгдсөн юм. Тэр бах бах. Ихэн атлаа зүрхэн мөн хөрсөн эрхэм дурсан чинээсэн энэ чи энэ хорвогийн хоёр дахнар минь энэ бид улаан гэрч чи байда хашааны завсраа хатүдийчин хаша чамаагүй нисмэ хайрмын хаврын сайд хишиг амархан нэрэ зүрхэн чингэсэн амаг нүдний чиндүлэн дотор алтан мөрөдлөө анхлан зурсан гараж чинатад авлах тэр мөчиг ганцхан зүрхээрээ би мөрдөн анхны хайргдээ Гоё штэ, амар гоё штэ. Оо тасархаа энэ ёстой гоё дууссан байна. Яа энэ бол ёстой гоё болсон байна заяа. Байна. Тэ ёстой үнэхээр гоё болсон байна. Тэр баатар байсан тэр бол мангар юм байна. Тэр хашааны завсар бол болж штэ гэхдээ. Хашааны завсар харах төлдөө хашаач хамаагүй хашаач хамаагүй гүмэр санагддаг байсан тэр гэ тэ. Тэр бол болж байна. Тэр нэг муухай санагдсангүй. Муухай ч байх ойлгомжгүй санагдсангүй. Энд гэхдээ нэг юм жоохон нэг ойлгомжгүй юм байна. Юу. Энийг уг нь ингэчээсээ эрэгтэй эмэгтэйгээр дуулчихсан чинь тэгээд тэр чигээр явуулсан байхгүй. Энэ ингэсэн байна. Нэг юм холж байгаа юм шиг эсвэл хайр юм байна тий. Тийм. Эсвэл бүр юм хайртан мэн гэдэг байгаа байхгүй энэ дотор бас нэг юм холимог байгаа юм. Энэ тэгтээ солигдсон юм уу энэ үг нь? Үгүй наа чи биш байгаа байхгүй. Тийм ээ энэ үг нь бол биш байна. Наа чи биш байгаа. Энэ амар гоё болсон байна. Яг тэр хараа юу нь гоё ийж. Энийний хамгийн гоё юм нь аян байна. Жанр нь байна хөөе. Яг энэ жанр чинь Hoopstank, Green Day одоо яг энэ үеийн миний гинэ. Миний нэг яг жинхэнэ анхны хайрмаар ярьдаг байсан нэг тэнэг бацаан байх үеийн яг супер хамтлагууд тахгүй юу. Одоо яг энэ хамтлагуудын үргэлжлэх юм бол Монголд Elgorts байна. За одоо өөр юу ч үгүй юм. Одоо манай нэг рок хамтлагууд шүү дээ. Lego Mego эдгэр ч байхгүй юу. Яг юм супер. Юу Lego лимон уу? Lego гэж манай нэг хиний хамтлаг шүү дээ. Оо манад байсан нөгөө бэлгүүнийгийн би мэд. Бэлгүүнийгийн хамтлагч Lego аахгүй. Тэгээ Lego гэдэг тэднийх бас ийм их дуунууд дуулдаг. Ийм панк рок аахгүй. Панк. Дахин алтан амар маань эрхийн хуруу явуулсан байна. За тэгээд Noiko маань орж ирсэн. Morning өнөөдөр лайв болоогүй юм уу? Энд чинь би дээр үеийн хүчтэй гинэ.
Өнөөдөр зүгээр бит хоёр дүрсээ харуулахгүй бай та нар яшиг орж ирэхгүй юм байна гэж бодоод дүрсээр нууцсан. Яах юм. Тэгээд Майко дээрэс нь хараа бид нар өнөөдөр дурсамжаар аялж байгаа. Дорын мигийн түүхүүдээр аялж. Тэгээ өнөөдөр та нар маань бас нэг ажил мажилдаа бүрэн ороогүй юм жирэн жигдрээгүй байгаа учраас та нараас маань шүлэг ирэхгүй байх гэж бодоод бид нар ер нь бол зүгээр бас нэг талаараа дээрэс нь хүмүүс маань ер нь дурсамж бид нар юу бүтээсэн гэдгээ бас нэг сонсоод аавг те гоё огшоод аавг. Энийг бол би бол ерөөс сонсоогүй байсан дуу анх удаа сонслоо. Тэгж аа. Нөгөө Элкэг амарсан байхад хэдүүлээ зохиож ирсэн шүү дээ. Энэ дуунд нэлээд их үгсийг нь манай Нойко бас оруулж ирсэн баггүй юу? Тийм байна. Нойко аль нь чинийх? Тэр яг шүлгэлсэн хэлбэр мэлбэр нь бол яг Нойко нэлээд урт шүлгэлсэн. Хайрлахгүй бол яах юм бэ? Яах юм бол яах юм бэ? Мах юм бэ гэдэг байгаа чинь. Энэ гэхдээ бас их гоё нэг мөр байгаа. Энэ гэхдээ үлдсэн байсан аа. Хайр гэж үгийг хэлж амжаагүйч харц минь чамд бүхнийг өгөөсөн гэд. Орсон байсан. Энэ бол гоё өгүүлбэр байна. Ер нь хашааны завсар бол гоё юм байна шүү. Гоё юм байна. Хашаа чамаагүй гүмэр санагддаг гэж. Энэ дахилт нь гоё юм. Анхны хайр минь харц минь чамд бүхнийг өгөөсөн. Nice. Энэ бүр амар гоёсон байна. Энэ гоё. Энийг татаж аваад би сонсноо. За тэгээд одоо яг Дорын мигийн түүхэнд бүтчихсэн дуунуудыг ярьж байгаа. Дараа 7 хоногоос бол бид нар дахиад дуунуудыг бүтээгээл явна гэсэн байна. Тэгэхээр энэ 7 хоногт бид нар дахин сонсох хашааны завсар туяа хчих гинэ. Тийм хашааны завсар чинь туяа хчих байхгүй юу? Би энэ туяа хчих хэлээ оюуны хчих хэлүүгээ ингэ бас. Тэгээ ядчихад хашааны завсар цээрээс балаа юм бас. Тэгтээ гоё юм байна. Тэр өстой гоё юм. Хашааны завсараа харах бүрээд хаашаа чамаагүй гүмэр санагдана. Тэр чинь нэг юм хараад нэг юм болохгүй байсан бол нэг юм үг нь эвгүй ойлгох гэж магадгүй байгаа. Окей, ихтэй эвгүй байсан. За окей. За дараагийн дуун. Дараагийн дуун болохоор үгүй хөдөө биш. Би болохоор нөгөө хүүг сонсомоор байна. Хүүгийн тухай дууг. Хүүгийн тухай дуу. Чамд үг нь байгаа юм уу? Бага. Хүүдэд зориулсан дууг сонсомоор байна. Тэгээд яагаад тэгэхээр энэ дуунд миний нөгөө нэг бас мөртөд орсон байгаа байхгүй юу. Тэгээд тэгэхээр би энэ дууг дахин сонсдог. Тийм үү. Миний болог. Яагаад ч мэдгүй. Ээжүүдэд айгүй ойрхон сонсогдохоор хийгдсэн юм бол бодогдсон. За яг дууссан шүү саяын дуу. За ингээд хүүдээ зориулсан хүүмийн дууг хамтдаа сонсъё. Энийг мэдээж Дора мигээр Гэрүүлийн радиогийн сонсогчд маань хамтдаа бүтээлсэн уран бүтээл байгаа. Ээжээс хүүдээ зориулдаг дуу те. Миний хүү миний жаргал миний амтралын хамгийн том бэлэг хорвонад дэлгэсэн хөнгөрхөн хувьтай välэн удаан хүлээсэн хүү ойхот шиг болсон. Би бүр ингээд цаашхан аим сонирн болдог шүү дээ. Ээж автаа ирсэн хамгийн дулаан гэрэл минь эрхийг дэлж амжилгүй эрхийг айлын том хүү болоо эрхтэн хичгэлээ дунаараа хамгаалдаг хүү бишиг төрхөн гэрэлтэй миний хүү заригтай эгэл даруу аштай ээжавын бахархал хүү миний жаргал хувь заяаны минь аяргоо хүү бага болохоор амьдрал улам дулаахан авын бүтэн хулбар ээжамын нэртэн утмыг минь завлах хүрмэн ноён нуруутай хүү хичнээн том болсон миний жаахан хүү хിവэрэ сахилгүй надад хүртэл сэтгэлд минь наац чаргал авч ирдэг харват хансаж чаргах хонгор сайхан урмэн ураг сатна дагуулах ухаантай түшиг урмэн авын сайжруулсан хуулбар амьдралын мөнхийн үргэлжлэл харих түгэж
жавин итгэл болоорой хүмишээ ингэр төшөө хөгшөртлөө эрхэлье хүмүн миний жаргал харуугийн хамгийн нэртэн нэмсэглэж байхад гэрмэн бүтэн дүүрэн хүмүн миний мөрөдөл хайрын мөнхийн доо ежавэн нэртэн энэ зүрхний чамын нэртэн Гоё хааздээ. Гоё штэ. Юу энийг нэг сонсоогүй санагдах юм. Би бүр матсан юм бах та. Энэ гэхдээ намайг байхад хийсэн. Тий, байхад хийсэн. Тий. Тэр чамруу тэр энэ шүлгийг явуулсан арга маргыг харахад. Тий. Энэ яг тэгсэн байна. Байхад хийгдсэн. Гэтэ Яа. яг олон доонууд хуржсэн л та. Гэтэ энэ дооны яг эхлэлийн хэсгийг сонсохоор би бүр ингээд амар сонир болчтой. Яг энэ хэсгүүдээр ингээд явах лээ. Гоё юм байна. Энэ бас жоохон тэ бас нэг жоохон ойлуулах дуу байна тий. 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 Нэг юм жоохон K-pop маягийн юм шиг мөртлөө. Аа. Ийм бодуулж штэ. Ой, нөгөө нэг ёо чи юу лээ? Ёо ч юм болохоор бидэн 3. Тэрийг хамгийн сүүлд сонсоод дуусна заяа. Тэрийг хамгийн сүүлд сонсоод дуусъя. За тий. Гэгөө за Хүүха чи юу лээ? хүүха чаар нь юу вэ? Би тэр хөдөө байгаа. Одоо хөдөг сонсох уу? Тэгээ энэ мэдчлэн яг ингээ нөгөө нэг тухайсан бүлэг хүмүүст зориулсан дуунуудыг аягүй хийдэг. Тэгээ мэдээж нөгөө нэг яг нэршил заахгүй, эсвэл олон тоо заахгүй. Хань найз энэ гэх тий. Игч ах гэж явсан. Аав ээж дүү энэ гэх. Аймээ хийцэн. Магадгүй дараачлаа нэг өвөө игдэж магадгүй За бай. өвөө хийгдэг байгаа юм биш үү нэрээ. Тий өвөө игдэг ба. Өвөө хийгдэл юугүй дээ. Охиндоо зориулсан бас дуу хийгдсэн. Охиндоо хийглөө. Охиндоо хийгдсэн. Тэр хаана вэ? Тэр харин байхгүй лээ. За окей. За гих мэдчлэн ер нь Гоё. урын сангаа бодоод үзэхлээр маш олон дуу бас хийгдсэн байгаа юм байлээ. Гэхдээ энэ дуунуудыг шүлгэн эзэнтэй байгаа даахгүй юу? Дандаа эзэнтэй. Энэ эзэд нь одоо энэ манай сонсогч нар шүү дээ. Та гэ бодоод Тэр дунд нь байгаа мөрөн таних гэ бодлоо. Одоо түрүү ярьлаа штэ. Хашааны завсруулт туяагч хаа гэдэг. Гэхдээ туяагчаас нэг юм адармаатай өгнөд гарч ирд юм аа. Гэнг имэмэмэ бол одоо туяагч. Тий. За одоо ард яг хүүдээ зориулсан уран бүтээл ихшгэлж байна. Тэгээ зарим нь ингээд хөвчлөлтэй байдаг болоод зарим нь үнэхээр ингээд нэг тийм уйлмарч юм шиг мэдрэмжийг төрүүлдэг. Энэ бол тийм байна. Энийг бол яг тэгдэг. Яагаад сонсоод байвал уйлах юм биш үү? Тийм. Үг нь ингээд бүр ингээд өгцөн байгаа байхгүй юу? Тэгээд магадгүй нөө яг нэг том хүмүү гэдэг мөрс нь одоо миний мөр байгаа даа штэ. Тийм. Тийм. Ачааг үрээд гэдэг нь одоо миний юу байгаа даа. Тэгээд том болсон ч гэсэндээ үргэлж хүүхдэрээ байдаг нь одоо миний мөр яваад байгаа. Тэгэнгүүт нөгөө ойрхон байгаа юм шиг байгаа илүү ойрхон. Харин тий. Одоо чи яг хүүгээ хараад ийм бодол төрөөд байгаа штэ. Тий хүүгээ хараад өрөвдөд. Нэ үнэхээр гоё дурсамжууд эргээд цогч чинь ягаад гэвэл тэр шүлгнүүдээ явуулахдаа анхны хайрынх нь аав ээжийнхээ хүүдээ охиндоо байна хамаагүй хамгийн гол нь шүлэг явуулж байгаа хүмүүс маань яг тэр хүмүүсээ бодож бидэнд илгээдэг байхгүй. Тэгж байгаа. Тэгэхээр илүү амтай болдог. Тэгээ нөө амьдралтай шүлэг илүү хол явдаг, амьдралтай илүү удаан амьдрдаг гэдэг нь энэ байгаад идэг байхгүй. Манайхан гэхдээ бас сайхан гаргаад байгаа зарим нь. Одоо надад одоо хүү байхгүй гингүүтээ шүлэг явуулж ах чи тээ. Эрэг хэрвээ гэж мэгээ. За яг намар ямар гоё дуу болоо гинэ харин тийм ээ. Ер нь их гоё дуунууд их гарсан шүү. Тас тэр сэрүүлгнээс бусдууд нь. Бусна. Одоо үргэлжлүүлээ. Шууд дуу дууссан учраас үргэлжлүүлээд хөдөөг явъя. Хөдөө дууны бас юуг нь оруулчих. Хөдөө бас гоё болсон. Энд чинь аялалд явахдаа сонсъё гэдэг байгаа шүү. Аялалд явахдаа сонсох дуу болсон. Хүү ха. Хүү ха. Хүү ха. Трицин товчоноос баян зүрхээр гараад явна хачсан чах яшиг зүгээр. Хүү жаргалтай түлэх аргалтай саяын тэр жаргалтай чинь очрогийн санаа штэ. Гандаа аялын түүхийг
дугаа салхин дөнгөрөөё. Энэ бол Найкогийн хэсэг. Найкогийн гэрийн дэврээ содчин харагдан гítэл гаруудсан дэхий багтан нарны ирчим интернет хоёртой нүдчний сэтгэл гэрээд үтэй холбогдсон Монголын хөдөө шин өнгөр гэрэлтэн миний зүрхэнд үргэлж гэрэлтэн аяхын ордон төрсөн би таван хошуумтай хөдөө тавтай сайхан нартай нодо сайхан хацар илээ сарлгийн арууд таны нэр хамар цоргич талын дундах дэважин сатна голын гэрэгт майхна босож голыг бие нарч гитаря эцэцгэл уураад найзууд тойрон хууч дэлгээд наргид суудаг шин мөнгөж болон би Монгол хүний жаргал ёо Амдин жаргалыг хэрамтан аргал нэртэй жаргуулсан амьдрын өнгө амдин гихлүүсэн билээ халдыг үр давтаж таван ясаа хамсаг гихтэн нишэл миний хөдөө би хоттой танар бай Үлдээ гэдэг байгаа бас тий. аялал бол амьдрал Айдах гоё хөдөөгийн сайхан мэдэрч хөл нүцгэн гүйцгээ хартай бүхнээ дагуулаад хөдөө нутаг дагарын салхих татуулан явцгай гараараасаа барин одон ородыг давцгай тавхэрэ дуусай хоног гиси араб бүрийн дуртаж басбай миний Монголын хөдөө миний айлын мөнхийн замаа Хуха. Тооны үгштэй. За энэ яста тасархаа болж яваа. За энэ уран бүтээл бол 7 сард мэндэлсэн санагдаж байна. Тий, яг нэг аялалтай холбоотой Тий, 7 сард мэндэлсэн. Тэгэхээр аялахдаа хэдүүлээ ямар хуу мэдрэмжийг төрүүлдэг, ямар мэдрэмжийг мэддэггүй гээл тэгэл ингээд шүлгнүүдэд цогцолол бүтчихсэн гэсэн үг. Одоо шууд ярих юмгүйгээр сүүлийн дуугийнаас сонсъё гэж бодож байна. Энэ бол Бидэн 3 гэдэг дуу аа шүү. За энэ Бидэн 3 гэдэг дуу нь Улаанбаатарын өглөө шоуны хөтлөгч нарт зориулсан дуу шүү. За яаж гараа би одоохон за энэ. За тэгээд энэ дууг сонсохгүй болоод амжигч юм байна. Шууд яваад. За явлаа. Энэ гоё юм тий бас. Энд чинь нэг ёо шүү. Ёо давсар хоёраа энэ ёо шүү. Ай өөрсдийнх нь дууг зүрх сонсоод байгаа шүү. Огомын хатан хаад. Өртөн байхгүй бусдад дөг. Юмгүй 3 хүн. Атэн Атар 3 хайр 3 хүчний өндөр 3 элгийн авагч Бидэн 3 Өглөөний намдаадаг өдрөг сайхан залуус Улаанбаатар сэрхээсэн мөн инээд нүрүүлж Yo Эйт мана 3 Yo Эйтвтэй мана 3 өнөөдрийн нэрээ маргааши бүтээн бит Оли хайрыг татсан одод бочро эрга заяа 3 Ханайдала. Аслан хочнонгийн хаан нэмки хорхон заяа сэргэлэн хэрэм хамгийн ойхон сэтгэлдээ хүмүүн бүхэн дулаан хар эрийн жотог хасан марцсан сухарагдаж маш өрөвчхөн зургтай мэдэхгүй зүйл мэдүүлдэг мундаг дүүнэр минь өдөр бүршин өнгөөр өглөө мөн боддог бэлэг бардаг Ирээдүгээ явдаг та боён татаж явдаг та бусдад мэдлэг өгдөг та атар бацар тасар хөө
өглөө бүрийг өнгөрнөө эфиринэ Oh, oh, oh. Yo, yo. Yo, yo. Yo, yo. Ja, 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 ja. 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 Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн 3 хөтлөгчдөд зориулсан дуу. Солиотой дуу идэг. Яа. Би бүр яг энэ хэсгийг ингээд тасаад авчмаар байгаа байхгүй. Яа, 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 яа. Би бүр ингээд чийлэрч юмэр байгаа байхгүй. Яа яахтай. Яа 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 яа. Яа 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 яа. Улаанбаатарын өглөө бидний өглөө гэдэг үгнэр яа ороод байгаа байхгүй. Тасарга. Маш их баярлалаа. Энэ хүртэл бидэнтэй хамтдаа маш олон түүхийг бүтээж байгаа эрхэм сонсогч танд баярлалаа. Гэрбүл радио 104.5-ын 2 дугаар студиэс Эрка Заяа 2 нь Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн өнөөдрийн 2 дахь болон болох Дора Мигийн архиваас аяллаа. Далхаа алт намбар маань инээж байгаа эможи явуулаад тахилт нь ямар гоё болоо вэ гэсэн мэн. Яа үнэхээр супер болсон. Үнэхээр гоё болсон. Ихдээ энэ ингэсэн шүү дээ. Уул нь бол манай оюун агч маань яг ёёг нь бол яг ингэж бичээгүй байхгүй. Шүлүүн зориулж бичээгүй. Тийм. Зүгээр ёё та нар ингэж тахтай яадыг гэж бичсэн чинь тэрийг шууд шүлэг болгоод оруулсан. Энэ нь бүр цөм болсон. Бүүм болсон шүү дээ. Бүүм болсон. Үнэхээр амар байсан. Энэ бол гоё дуунуудын нэг. Яг зөв. Энэ мэтчлэн энэ гоё дуунуудын нэгийг таа ч гэсэндээ бүтээх боломжтой. Эх 7 хоногийн 5 гарагт Дора Ми болон маань танд дахин хүрнэ. Тэр үед хідүүлээд хамтдаа дахиад гоё уран бүтээл. Хичээл тэгэлээ яана хүмүүсээ энэ төр гэ тэ. Хичээл тэгэлээ гэдэг дуу иж чадахгүй юм шүү дээ. Тий. Гэх мэтчлэн дууны сэдвүүд бол асар их байдаг. Тэгээд хамтдаа бол бид үгийг бичээд аяыг нь ингээд аль бие усны эрхтэйгээр AI-аар бол хийлэгдэг. Тэгээд бидэнтэй хамтдаа байж өдөр болгоны булангуудыг маань чимэж өгдөг сонсогч танд баярлалаа. 3W1045 вебсайт 104.5 84.5 долгион. За тэгээд дээрэс нь Facebook дээр Гэрбүлийн радио 104.5-ыг гэрэлээр бичээд хайгаад орж ирэх манай хуудасаар биднийг үзэж байгаа, сонсож байгаа эрхэм үзэг сонсогчдод дахин баярлалаа. Маргааш бид хоёр нүрээ харуулнаа. Харуулна шүү. Яг харуулнаа. Тий, бид хоёрыг харахыг хүсвэл орж ирээрэй гэж хэлэх нь хаашаа юм те. Гэхдээ ямар ч орж ирээрэй. Тэгээд бүгдээрээ хамтдаа гоё дахиад гоё шин түүхүүдийг бүтээцгээе. Яг зөв. Маргааш 7 цаг 15 минутаас эргээд уулзтлаа. Түр баяртай. Ингээд хамтдаа урайгаа хэлцгээе. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэрбүлийн радио. Намайг хүлээх